Явна. Удаж ордоо. Одоо шууд. Али нөгөө цаа байна. Эхэлж гэнэ үү? Эхэлж гэнэ үү? За орой минь эрх мөндөд үзэгчтэй. Манай лайвтаж очны энэ удаагийн дугаарт ард түмэндээ шилэн цагаан нэрээр алдарсан одоо Бач чулууны зогт гэрлийг өрн оролцуулж байна. Тэгээд гайгүй сонсож. Гайгүй юу? Гайгүй. За та бүхэн таньж байгаа баха. Монгол Ардын номын баг хурлын гишүүн шилэн зогт цогоо буюу ард түмнийх нь алдарт оноос нэр шилэн цогоо буюу Бач чулууны зогт гэрэл шүү. За өнгөрсөн сонгуульд чи яагаад хамраар тастуулч чамайг хүмүүс нэрсэн жагсаалтан дээр шилэн цогоог хаагац байдгүй. Жохон мөнгө татсан баха. Нэр чинь бас андуургдтыг байна. Гөхшүү зан Бат хоёр чинь нөгөө Гөхшүү зан гэдэг нэрээ урдталтаа бичиж өгөөд Бат хоёр гэж авсан юм биш. Харин жавхан сайд харин тэгээд ил наав. Чи шилэн гэдэг нэрээ өөрчилчихгүй яваа л гэдэг. За манайха ороод ирээрээ. За өнөөдөр бит хоёр энэ төсвийн тухай, энэ төсөвт энэ данхар байдаг, дарга нар яаж тансаглаж төсвийг үрлэгэн зарлгаж шаадаг, иддэг, уудаг талаар ярья. Одоо нэр муугаар хэлээ дөө тийм биз дээ. Соёлтой ярил та. Дарга нар ч амар соёлгүй шааж байгаа. Маш ишвэрсэн хүмүүсээр яваа. Гэхдээ нэр штэ. Ард түмэн ядарч байна. Дарга нар хулгай хийж байна, тансаглаж байна. Ард түмэн удамж байна. Голон дуу нэр. Дуу зүгээр үстэй. Али? Дууг нь шагнаатай. За нэг дууныхаа найруулагч юм уу? Би ч одоо бүх юм өөрөө юм штэ. Чи айгу тийм тий. Их минимал Минимал. Супер. Надаас минимал хүн байдаг л юм байна. Энэ гарч сая бас хуучирсан. Харин Гөхшүү зан Бат хоёр чинь дуу чөлөөтэй. За өнөөдөр манай цогоогоо урддаг нь энэ би сүүлийн үед төрийн байгууллагуудаар яваад лайв хийж байгаа. Тэгээ сүүлдээ айгүй бол зарим нь намайг ингээд за мөнх эрдэнэ худлаа бопрох гайл тандалтаа өсөх гээл энэ төргээд буруу зүр ойлгоод байх юм. Тэгэхээр одоо надад одоо тандалтын хэрэг юу вэ? Тийм шүү дээ. Зөв үү? багш шүү дээ. За тэгээ очиод ярихаар мөнх эрдэнэ ингээд худлаа яриа шантаж хийгээ яваад энэ читэй буруу ойлгоод байна. Тэгэхээр би яг одоо үний юм ярьд юм уу, худлаа юм ярьд юм уу бодоод энэ өөрөө бол ардын намын хүн, би ардчилсан намын хүн. Миний хувьд нам аргалзахгүй айл намын бузар булааг намын нэр дээр гарсан одоо их хурлын гишүүд цайд дарга нарыг шүүмжилдэг мөн үү? Мөн. Чиний хувьд одоо намынхаа гишүүдийг шүүмжилж ингэхэд бол янз бүрийн юу вэ? Би нэг танаас дутахгүй. Намынхаа танаахан ч бас бузруудынхаа аюуг бас эдээ бэр шахаж гарахгүй шүү дээ. Манай ардын нам бол танаа намайг бодох юм бол бүх цаг үед эдээ бэрээ шахаад хаглаад тэгээ цусыг гоожуулаад эдээгийн шахаад тэгээд ингээд яваа сонгуульд ирүүл ордог байхгүй. Танах чинь явж яг сонгуульд нөгөөдгөө аваач хаагаад шүү. Танаа манаа гэж яриул. Энэ 36 тэгтээ шүү дээ. Шилэн дансан дээр нам хамаагүй. Яг үнэ. Ерөөсө тэр улсын төсөв. За 92 оноос хойш ардчилсан нам 96-аас 2000. За 2012-оос 16 гэдэг 8 жил засагласан байдаг. Хоёр засгийн газар хагас хотоо хамтарсан байдаг. Тэгээ үндсэндээ бол ингээд 36 жилийн 28 жилд нардын нам дангаараа. Сүүлийн 10 жил дангаараа, 8 жил дангаараа. Мөн үү? 12 жил. 16-аас 20, 20-оос 24, 24-оос 28. За тийм ээ. Дангаараа шүү. Тэгээд танаа намын бузрыг матрын чинь хүний тоонд юу гэж оруулах вэ? Танаа намын бузар бол далай шүү дээ. Манай намынх бол жоохон шалбаак байгаа баг. Тэгвэл шалбаагч гэсэн Монгол улсад гай болчих. Тийм биз? За өнөөдрийнхаар би шилэн цагааг ярьж байгаа нь за Эрдэнэс Монгол гэж нэг хинт хийцгүй компани байна. За энэний шилэн дансыг харуулаад та хүмүүс намайг худлаа ярьлаа гэдэг юм миний хөшин нэг харуулад ярих юмнаас эхлэе. Би айгу тодорхой ярих шүү. Тэгтээ ер нь хоёулаа заяа би нэг юм хүмүүст хэлчихье. Ганцхан хүн лүү чиглэл бүх юмнээ ингэ яваад байгаа юм биш байхгүй юу? Яагаад гэвэл Эрдэнэс Монгол гэдэг чинь Монгол улсын одоо энэ дээ шүү дээ. Харуулах. 17 харуулъя. Эрдэнэс Монгол гэж юу юм бэ гэдгээс эхэлчихлээ мөн үү? За тэгээ. Монгол улсын 17 стратегийн одоо энэ та бидний баялагын хамгийн том үйлдвэрийг одоо ажиллаж байгаа үйлдвэрийг эзэмшиж байгаа
Эзэмших гэж эднэрээс паразит чиг сорж байгаа. За тийм. За ингээд хараа Эрдэнэ дүүр дархан гашуун сухаа давцам Эрдэнэс 5-7 Багнуур Шивэово Эрдэнэс алт сервисгүй ресурс Монроос Цветмет одоо сүлд критикал гэсэн байлээ те Мон атом Монгол газрын дос Цемэн чохоо хөтлөм нь Чингис хаан үндэсний баялагын сан Эрдэнэс ашид Эрдэнэс Баян богд Эрдэнэс метан Эрдэнэс үндэс үйлдвэр технологийн парк Эрдэнэс оюутлогоо гэд 17 компаниас мөн үү зүгээр 750 тэрбум төгрөг жил сорж идэж байна. Тийм биз? За энэ бол үнэхээр гамшиг үнэхээр паразит. За гэтэл энийг заяа эднэрээс орох ёстой минь 750 тэрбум төгрөг улсын төсөвт орох ёстой мөн үү? Улсын төсвөөсөө эрүүл мэнд дотроо эмч совилогч асрагч нар боловсрал мэдээж багш нар цэрэг цагдаа онцгой байдалд эдгээр маань хамгийн их ажил хийж хамгийн бага сайхан тий бүгд л гэж яг бүгд гэхдээ энэ дуракуудаас илүү тий энэ дотор нэг 200 хийцгүй ажиг байгаа 200 бал нөгөөдөө яг хэд юм бэ 200 ажиг байгаа заа 200 дурак заа 200 энэ тий энэ дотор ч юм байна шүү дээ нэг 200 дурак 200 дурак эднэрийн цалин хангалттай нэмэх мөнгийг энд ингээд цуслаа сууж байгаа байхгүй. А гэтэл Монгол улс энэ нараа засгийн газрын засгийн газар доороо засгийн газрын хэрэглэх газар хэрэглэхийн доор төлөөлөө удирдах зөвлөгөөд 9 гишүүнтэй. А энэ 9 гишүүн яадаг гэвэл Эрдэнэс Монголын тууц мөн үү? Давхар Эрдэнэс Эрдэнэ үйлдвэрийн тууц, дархны төмөрлөгийн тууц. А гэтэл Эрдэнэ үйлдвэр энд тууц нь байсаар байтал ийшээгээ одоо менежмент шимүүлж байна. Тий. 80 тэрбум. Аа? Одоо 80 тэрбум. 80 тэрбум. Тийм биз? Ингээд шимүүлж байна энэ дуракууд. Тэгээд ингээд одоо 10 ч гэдэг юм уу 20 ч гэдэг юм ингээд. За тэгэнгүүт нь ингэж байгаа хөшөө. Үндэсний аудит ерөнхий газар эднэрийг хянана. Эднэрийг бүгдийг хянана заяа. Татварын ерөнхий газар бүгдийг хянана. Аа тэгээ бүгдийг хянана. Цагдаагийн ерөнхий газар энд гэмтэргийн шинжилгээ гарвал бүгдийг хариуцнаа мөн үү? А гэтэл одоо энэ үл шал илүү болчиход байгаа байхгүй юу? Мөн биз? Эдгээр одоо санхүүгийн энэний ажлыг хийгээд байгаа юм уу? Энэний ажлыг хийгээд байгаа юм уу? Эднэрийн ажлыг хийгээд байгаа юм уу? Яагаад байгаа юм? За гэтэл Эрдэнэ үйлдвэр 6000 ажилчинтай. 6000 ажилчинтай. Энэ 6000 ажилчныг Ёндон гэж захирал тэргүүтэй баахан хүмүүс өнөөдөр менежмент мэдэхгүй мэдрэл муутай хулгайчуд хянаж байгаа юм уу? Мөн үү? Үгүй үстэй. За Эрдэнэ үйлдвэрийн бүтцийг хэвлэж байгаарай заа манайхаа. За тэгэнгүүт ингэж байгаа. Эдгээр уул уурхайн компаниуд те энэ уул уурхайн компаниудыг уул уурхай яам бас мэрэгжлийн хувьд зөвлөмж өгнө. Мөн үү? Мэдэх ёстой. Уул уурхай яам энд тий. За эднэрийн лиценз нь ашигт малтмлын хэрэглэх газар гэдэг энд байна. Мөн үү? Тий. Тэгээ одоо ингээд энэ уул уурхай яам ашигт малтмлын хэрэглэх газар энэ дотор геологийн хэлцэмс бүх юм байгаа. Мөн үү? Энэ одоо яг яах гэдэг юм? Тэгээ Улаанбаал байна хөөш. Өмчөөр ярих юм бол за. Өмчөөр ярих юм бол төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар гэдэг байгууллага энэ өмчийг чинь мэдж ирсэн юм. Яг үнэ. Хэдэн гэхдээ за одоо энэ хараа эднэрийн одоо эн чинь тоног төхөөрөмж мөн үү? Энэ тоног төхөөрөмж машин техник тоног төхөөрөмжийн төрийн өмч хариуцж байна. Энэ дотор хувийн өмч ширхэж байхгүй. Ширхэж байхгүй. Энэ 100% төрийн өмч. Энэ төрийн өмч чинь энэ төрийн өмчийн бодлого зохицуулалтын хариуцж байна. Цэнгэл дарагтаа хариуцлагатай байж байна. Бас нэг олон баахан нөхдүүд байгаа. За одоо баахны ч одоо мэд. За яг ер нь улсын төсөөс бас нэг олон зуун саяын төсөвтэй газар. Энэ олон зуун саяын төсөвтэй. 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 Гэтэл дахиад энд олон зуун тэрбум төгрөг өгч штэ. Улаангүй нөө. Мөг байж удаа. За хараа 750 тэрбум гэдэг чинь ямар мөнгө юм бэ? Ямар мөнгө юм бэ? За. За энэ ямар хэмжээний мөнгө гэвэл 2026 оны төсвийг хилцээ. Одоо юу улсын хурлтай гардаг юм байна уу? Нач гараа хилцсэн. За хилцэд энэ хизээ хилцэх гэвэл 9 сард өргөн байна. За. 9 сард өргөн байна. 10 сар бүхэлдээ хэрүүл хийгээд
11 сард яг манай нөгөө хасуурыгаа үеийн гулаан ногоон бааз гэж өргөж байгаа гэсэн заяа. Ингээд багш нар ажил хийсэн мөн үү? Голд минь 10 сард ажил хийсэн. Эмчнэр ажил хайнгээд сануулад ингэсэн энд 25% нэмээч гэдэг хүсэл тавьсан. Ингээд сангийн сайд болдын жавхлан гэж хүн энд мэдгдэл хийгээд нийт 25% юу болох юм бэ гэд ингээд 810 тэрбум төгрөг хэрэгтэй байна. Энэ ямар ч боломжгүй гэдэг манай сангийн сайдын нэг гоё үндэ хэлтий. Шууд хэлтий. Болж байгаа болохгүй. Ингээд батлахдаа ийм хэмжээний мөнгөийг олохын тулд яасан гэхээр бүх төсвийн ерөнхийлөгчийн захирагчдаас 10% гассан. Амар хассан байхгүй юу? За. Тэгэхээр хараач дээ. Зүгээр Эрдэнэ Монголыг татан буулгахад 700 энэ гараад ирж байна. Төгч байна. Энэ мөн 810 чинь үлдсний яасан нэг жоохон хасалт хийгээл арайч 10% биш байхгүй юу да. Үлдсэн 60 тэрбум маа. За одоо хоёулаа эднэрийн зарлагыг харуулъя. Дараа нь энийг ярина шүү. За би бол ингэж байгаа. Улаанбаатарын хэмжээнд цогтгөрлөө. Нэг 8000 асраг цовлогч зүгээр байдсан байна. Яг би яг гэдэгтэй дөрөв нам мэдж байгаа. Тэгэхэд 8000 Улаанбаатарын хэмжээнд асраг цовлогч зүгээр хамгийн минимумаар бодож байгаа шүү. Эднэртэй сарын сая 500 мянган төгрөгийн цалингийн нэмэгдүүлэхэд тийм ээ сард 12 тэрбум төгрөг. За тэгэхэд жилээр нь 12 сараар нь үржихээр 12 тэрбумыг үржихээр 144 тэрбум төгрөг. Энэ дуракууд байна шүү дээ. 750-ыг 200 дурак барьцыг сорж явахад 8000 асраг совлогчийн мөнгийг 144 тэрбум төгрөг иш орж байгаа хөөх мөн үү? За одоо энэ 750 тэрбум төгрөгийн зарлагыг хоёлаа шилэн данснаас харуул идэх үү? За ойлгомжтой. За одоо хоёулаа байна шүү дээ. 750 тэрбум төгрөг идэж уудаг хэнт ширэггүй хийцгүй Эрдэнэс Монгол гэж компани биш шилэн дансыг харуулъя. За шилэн данснаас эхлээд ингэ заяа. За чи ярьж би нэг тавч өмсөж. За эхлээд яадаг ихлээр ямар хэмжээний цалин авд юм бэ гэдгээс эхлэн заяа. За газрын дарга сард 12 сая төгрөгийн цалин авнаа. Одоо би ингэж бичсэн байна. Та нарт үзүүлчих заяа. Энэ нөгөө тийшээ авчаад байна. Нэг газрын дарга 12 саяын цалин авна заяа. За хэдэн асрагчийн цалин нэг хүн авч байна. Чи юу яриад байгаа юм? Жилийн цалингийн сард авч байгаа юм. Цааталт нь харуулна. За. За харуулж. За. Явуучлаараа чирчлээ. За ингээ. За. Юу? Газрын дарга 12 саяын цалинтай, хэлтсийн дарга 9 саяын цалинтай, ахлах мэрэгжилтэн 6-аас 8 саяын цалинтай, мэрэгжилтэн 4-өөс 6 саяын цалинтай. За. Ич одоо тасарсан цалин байгаа үстэй. Тасарсан цалин. Тасарсан байгаа үстэй. За. Бүр алга болцсон байгаа үстэй. Чи. За. Нэг суулгч хэдийг авдаг гинэ түрүү? Сая 2 сая төгрөг. Сая 500. Гэхдээ сая 2 сая л байгаа. За 12 сард 12 сая төгрөг авах хэрэг чи юу? 6 сарын цалингийн нэг багийн нэг сарын дотор авч байгаа үстэй. Хагас жилийн цалинг авч байгаа үстэй. За, окей. Бас байж болно шүү дээ. Хүн амар лаг тийм одоо нэг ур чадвартай мундаг хүн бас байж болно мөн үү? За одоо тэр хүн яг уу ингээл амар мөнгө бас олдог хүн байж болно шүү дээ. Бөө 12 сарын цалин авж байгаа хүн чинь 12 сая төгрөгийн цалин авж байгаа хүн чинь одоо чи бодоод үзэлтэй 14 хоног аваан зулсан чил 6 сая төгрөг ингээл картын чи орж ирээд байгаа цалин ингээл 14 хоног 6 сая 14 хоног 6 сая ингээд ороод ийл за тий. Чи амар юм болно шүү дээ. Хэлцэн дараа нь зургийг нааш нь явуул да. Биш зарим танилцах баах юм байсан шүү дээ. Өөрсдөө магтцсан. Тэднийг нааш нь патруу хийгээд. За ийм цалинтай. За яадаг гэж иттэй болгаач. За бүүмэд тэр бүүмэд. За гитсэн хэрнээ эдгэр чи айгу зовлонтой ингээ шувтан өдөржин шүнж би энэ халчих юм аа. За халахын тэгээ халахтаа тэтгэмж өгчих юм. За яа. Тэтгэмж ингээд одоо чи намайг хүмүүс хүнээсээ яриулаарэ гэсэн би чамайг дүлхүү яриулъя. Чи тэгэхээр өөрөө ганцаараа дайвж ийн гэж бодоод наа тэтгэмж энэ төр сайхан яриад байгаа шүү. За даваа далаа гэж тийм ээ ардын намын 1-р тойрогт нэр дэвшээд ялагдсан өртөө миний хараад өртөө тий улаангуулагч чинь тий. За тэр хүн очсноосоо хойш
Хэдэн хүн байна гэж. За байж би Чи сайхан чи холоор орж ирээд хүмүүлээд тах юм. Баяр хөш. Би бол нэг хүн ярмаарг байгаа юм. Яриаш та чи бузрыг яар. Гөө чи бузраад ярьцаа. Яг тэгвэл би ч даваа талаатай нэг нам. За хамаагүй чи нэг нам байсан ч хамаагүй ярил. Ярина би ярина. За би нэг нутаг. За би ярья. Нэг нутаг байна уу хулгайчиг ярина. Гэхдээ би хулгайч хэлж чадахгүй. Өнөө чи хулгайчигт оруулах гаргач. Чи тэрийг нь дүгэн заяа. Яг тэгвэл миний ярьж байгаа бол миний л яриа. Мөгийн ярьж байгаа бол мөгийн л яриа. Тийм ээ? За тэр нөхрийн талаар яар. За тэр нөхрийн талаар ярихгүй бид тэр компани талаар ярья. За ингээ өдөр шинж бие биенийг халж тоглох юм. Айгуу зовлонтой. За яг хөө халж болно хүн ажил мэргэжлээ өөрөө сонгон заяа. Гэтэл халахтаа ингээд энэ од тэтгэмж өгөх юм. Хаагаад долоотох өмнө хаана ажиллаж байсан бям цогтын баруун гар гэсэн шүү. За тэтгэмж өгөх юм заяа. За тэтгэмж нь яадаг юм гэхэлэр би бүр ингээ гайхах юм. За жишээ нь 3 ширхэг группийн зохицуулагч гэдэг албан тушаалтныг ажлаас нь халахад гурлаа нийлээд 216 сая төгрөг авчих юм. Тоо юм шиг байна. Тэр 216 сая төгрөгийн тэтгэмж аваад ажлаасаа халагдж байгаа юм. За Гэтэл 216 сая төгрөгийг хуваадаг нь 72 сая авчиж байгаа байхгүй юу? за Би гайхаад байгаа байхгүй юу? Яг гэтэл эдгээр нь тийм олон жил ажилласан юм уу үгүй. За үгүй. Нэг хэдэн сар ажиллаад тэгээд нэг өсрээд жил ажиллаад пад. За тэгээд одоо жишээ нь Батбаяр гэдэг стратеги санхүүгийн газрын дарга жишээ нь энд ажиллаж байгаа Монгол банк руу явж байгаа байхгүй юу? Тэр ингээд бас нэг 70 сая төгрөг тэтгэмж тэтгэмж аваа авчих. Намайг очиход энэ дарга нар өөр газар шилжиж явсан тэтгэмж өгөөгүй гэж судлаа ярьсан шүү дээ. Авсан байна. За харуулчих энэ дээр. За адьяа сүрэн чи ингээд хавсан байж байгаа. За ингээд харуулах гэж. Юу гэж Чивтэрийн сарилттай дүрмээ таньж байгаа. Тийм байт. Ингээд ярил. За аль нь бал өнө. Нэг бал ингээд зааж байгаа яриад. За энэ дээр гаргая заа ёо. За Эхлээд ажлаас халагдсануудаа Батбаяр гэдэг стратеги санхүүгийн газрын дарга Монгол банк руу явсан гэж. За адьяа сүрэн хэвлэл мэдээллийн албаны дарга бас Монгол банк руу явсан гэж. За Батмөнх гэдэг төслийн газрын захирал бас Монгол банк руу гараа авцсан гэж. За энэ тэгээд мэрэгчлэтнүүд бас гоё. Гэт ингээд нийтдээ одоогийн байдлаар зүгээр миний олж мэдсэн шүү. Ажилд орсноос хойш мөн үү? За сүүлийн 3 сарын дотор л гэж ярьчихдаг хөө. Тийм. За сүүлийн 3 сарын дотор. Би хүн ярина шүү дээ. Хулгайч ярина. Тэгээд чи хүнээ яар. Би бол ийм юу яриа. Энэ зүгээр фактуудаа яриа. Энэ нөхөр хаш заваач гарч ирээ. Энэ нөхөр, энэ мундаг нөхөр. За энэ мундаг нөхөр очноос хойш за харуул. За ингээд нийтдээ нэг 16 за би сүүлд ингээд дахиад 2 3 хүн нэмээд за 20 хүн заяа. За. Одоо ингээд мэрэгчлэнүүд энэ харж байна уу? Группийн менежер, бусад мэрэгжилтэн, зөвлөлийн нарийн бичгийн дарга, хэвлэл мэдээллийн дарга, газрын дарга, хэвлэл мэдээллийн даргатай. За ингээд нийтдээ нэг миний тооцоогоор бол нэг тэрбум орчим төгрөгийн тэтгэмж өгөө бол. Тэтгэмж өгөөд одоо явуул. Нөгөө 750 тэрбум мас ч юм уу? Тий. гэж би одоо тооцоолууд гаргаж байгаа. Хөөш. Насаараа цэрэг цагдаагийн байгууллагт ажиллачаад 36 сая тэтгэмж авах гэж яаж зовдөг вүлээ. За тэгтээ хараа ийм. Жишээ нь энэ улсууд сонгон шалгаруулалтаар орсон бол одоо окей. За. Энэ сонгон шалгаруулалтаар ороогүй. За. Сонгон шалгаруулалтыг хизээ хамгийн сүүлд хийсэн бэ гэхээр манай их хурлын дарга Амар Баясгалан засгийн газрын хэрэгжлийн дарга байхдаа нэг сонгон шалгаруулалт хийгээд нөө гадаад дотоодын яанам заануу ингээ баахан хүмүүс аваад ингээд одоо тэр сонгон шалгаруулалтаас энд ажиллаж байгаа чиний түрүү 200 хүн гэдэг дотор 100 л үлдсэн. 100 сонгон шалгаруулалт. За. Сонгон шалгаруулалтгүй авсан. Байхгүй. Тий, сонгон шалгаруулалтгүй авсан. Уул нь бол яах ёстой гэвэл сонгон шалгаруулалт авах ёстой. За дээр нь энэ хүмүүс шүүхтэлж байна. За, хөөс энэ өндөр тэтгэмж аваа явсан хүмүүс эргээд Эрдэнэс Монголыг шүүхтгцсэн. За шүүхтэлж. Харуул. Ингээд байж байгаа. Энэ дээр одоо харуулах юм байхгүй. За би шүүх болон шүүхийн шийдвэрийн асуудлыг би шилэн дааснаас харуулъя. За ингээд эхнээсээ шүүхэд өгöd байгаа. За энэ хүмүүс ялхан тодорхой гэж. Яг тэгвэл энээс одоо тийм хачин жижиг юмар яасан хүмүүс ингээд юу ясаа. За өнөөдрийн байдлаар 2026 оны байдлаар 159 хүн байгаа. Чиний 200 гэдэг энэ бусдууд нь болохоор нөгөө гэрэт жижиг сажиг ажил хийдэг.
ийм хүмүүс байна. 2026 онд энэ сая сүүлд одоо өөрөө чи хэлээд байгаа тэр хүн ирээд бүтэц хийсэн байна. Даваа талаа. Тий, бүтэц хийгээд ингээд өөрчлөлт гэсэн. Нэг юм байна. Тэгтээ биш би чамд нэг чи мэдчихэж магадгүй. Тэгтээ би нэг шинэ юм хэлгээд хүний нөөц хуулийн газар хоёроо өөрөө аваад тамгын газар нь нийтлэг аж ахуйн газар болсон гэж байгаа юм. Тий. Тэгэхээр мэдгүй тэрийг Тамгын газрынхаа тамгыг даваа талаа өөрөө ухаагаад тавцсан. Төрийн засгийн газрын тухай хууль дормод журмаар тамга түших гэдэг. тамга түшигч нь бол агентлагийн төрийн өмчийн компани яамны эрх зүйн байдал ингээд энэ бүх асуудлаараа тамгын газрын дарга тамгаа түшд юм аа. Тамга түшнэ гэдэг чинь өөрөө хуультай. Тэгсэн чинь даваа талаа тамгаа өөрөө авцсан заяа өгшөө. За чи тэр тамгын газрын дарга юу хийж ийнэ гэвэл харуул үйлчлэгээний ажилтнч олоос нь хариуцсан. За би тэрийг сонссон. Тэр доромжлохгүй юу? Үгүй доромжлол биш. Тэр чинь ажил үүргийн хуваар гэж юм байдаг байхгүй юу? Одоо жишээ нь энэ төрлийн адилхан компаниуд байна заяа. Тий. Энэ төрлийн адилхан компаниуд байна. Жишээ нь инвест компаниуд, Сингапурын, Солонгосын тий ийм одоо инвест компаниуд байна. Энэ компаниуд бол жишээ нь яг тэрний загвараар хүмүүсээ сонгон шалгаруулад тэрний загвараар одоо яг энэ үйл ажиллагаа ингээд явах юм бол ингээд үйл ажиллагаа явах юм бол энэ тамгын газар гэдэг бол хуультай. Хүний нөөцтэй. Сонгон шалгаруулдаг. Одоо энэ жинхэнэ нөгөө нэг 50% нь үлдсэн энэ гэдэг байгаа юм чи жинхэнэ хийх газар чинь тамгын газар гэдэг байхгүй. Тамгын газар ингээд нэг юм цэвэрлэгч үйлчлэгчийн хэрүүл хийдэг л ийм л одоо зүйл боллоо. Дээр нь яг үгээр 2024 он гэхэд хөтөлбөрийн маргаанаас одоо болоод нийт 2.6 тэрбум төгрөгийг нөхөн олборт өгсөн байна. Цагааг сайн хариулнаа санаа зовлтгүй. Цагааг сайн хариул гэдэг. За. Чи түг намайг ярьж чи цааш. За. Ерөнхий сайд үзэж байна гэдэг нь үзэж байгаа юм уу? За, тэгэхээр ерөнхий сайдаа миний ахаа тэ зандан шитрэ ахаа даргаа. За энэ Эрдэс Монгол дээр бол ийм бүтцийн маш том ерөөсө бүтэц буруу бол тэгэл бүх юм буруу гэсэн үг байхгүй юу? Нөгөө мордхын хазгаа гэж монголоор хэлдэг юм да энэ чинь. Би нэг дундуур чинь нэг ганц бүтэц гэсэн дээр нэг юм хэлээ. Дарга солигдно юу гэдэг л хамгийн түрүү Халаас л хэлж. бүтэц өөрчилдөг. Бүтэц өөрчлөлт Бүтцээ зөв хийвэл бас окей байхгүй юу? Гүг яг зүгээр өмнөх дарга нартаа тэтгэмж өгж явуулаад бүтэц өөрчлөлт өөр хүмүүсийг ажилд авдаг. Үнэ. За гэтэл үнэ биз? Үнэ. За гэтэл тэтгэмж авсан хүмүүсүүд байна. Нөгөө нэг чи нэг бүсгүн талаар яриадсан шүү дээ. Тэр чинь 96 сая төгрөгийн тэтгэмж аваа хулан гэдэг хүн Хонконгийн консулаар явсан байна. Тэр хэвлээд ирээ. За тэгээд энэ хүн хамгийн гол нь буцаж ажилдаа ороод захирлын мэрэгжлийн зөвлөл гэдэг байгууллагад орсон байна. Мэрэгжлийн зөвлөл гэдэг байгууллага нь бас нэг ингээд өмнө ажиллаа ингээд тэнцэхгүй халагдаа солигдоод арга хэмжээ ахуулж махуулаад ингээд явсан нөхдүүд одоо энэ хулан молн нийлээд ийм хүмүүс яасан. Тэгтээ эдгээр 12 саяын цалинтай. 12 сая төгрөгийн цалинтай. Сарын. Тэг нэг сар. Тэтгэмж аваад явна гэдэг чинь дахиж энэ байгууллагад ажиллахгүй гэж зайлхыг хэлж байгаа мөн үү? Мөн. Тэгсэн чинь хулан 96 сая тэтгэмж аваад эргээд ажилдаа очиж байна. Тэр яах гээд байгаа юм гэж. За. Дахиад авах гээд байхгүй. Дахиад тэтгэмж аваа. Дахиад тэтгэмж авах гээд тэгээд дураараа юм. Тэгэд өөрхийн манай зэрэг цагтаа онцгой хоёулаа 36 сая тэтгэмж авах гэж үүлээ үзэн. Зүг үү? Мөн хэрдэн их муухай ярих юм гэж чи нэр айгүй муухай ярих чи. Удгаачин дээр авлгааг ярина өгшөө. Энэ хийж за тэгээд хөөе. Дарга нарын бузар үйлдэл миний муухай ярихаас илүү шүү дээ. Тийм биз дээ. Шилэн насны бузар гэдэг бол тэгээд намайг нэг бузар мозроос гээд ингээд хүмүүс ингээд яриад идэв. Тэгээд шилэн насны бузар бол тий миний одоо тэр одоо миний одоо насаараа хийсэн үглийн хажууд бол нэрээ юу ч шүү. Хулангас нөгөө 96 сая тэтгэмж авч явсан үг энэ мөн үү өгшөө. Мэдгүй би таних баг. Энэ мөн үү? За мөн л байлгүй дээ. Танаа ажлын албаныхын ч бас. За, юунд зард юм бэ? Одоо энэ 750 сая төгрөг гэж тэрбум төгрөг гэж яриад шүү дээ. Юунд зардыг би ингээд одоо та бүхэнд үзүүлье. За, энэ миний энэ үзүүлж байгаа энэ цааснууд бол юу яасан? Тайлан баланс гэж гардаг байхгүй юу? Тэгэл энэ чинь одоо нөгөө юу хагасчлалын тайлан гаргана шүү дээ энэ компани. За тэрний тайлан балансаас авсан мэдээлэл заа юу шилэн дансан дээр байгаа. За жишээ нь
За линш нэмж харуулдаг. Одоо ингэ. За чи за ингэ хараа. Надад нэг нарийнхан бал өгч шүү дээ. За байж. Бал энэ. Зааж байгаа ярьчих хөө. Зааж байгаа. За манайхан бид нар чи 2800 хүүзэж байгаа юм шиг. За би энэ балансан дээрээс авчих. За ажилтны цалинд нэг 10 тэрбум төгрөг өгдөг юм байна. За 10 тэрбум төгрөг өгдөг юм байна. За энэ хагас жилийн баланс шүү. Жилд бол 20 тэрбум гэсэн үг зөв үү? Хагас жил гэхэр чи? Тий. За тэгсгээл ойлгочих заяа. За ингээд явлаа. Би томилтын зардал юу гэж байна? 985 сая 288 мянга 432 төгрөг. За 985 сая гэдэг чинь юу? Бараг тэрбум төгрөгөөр шааж байгаа. Тэрбум төгрөгөөр гадаадаар зугаалчих. Бичиг хэргийн зардал 67 сая төгрөг. Сая ёо. Бичиг хэргийн зардалд юу ордгийг? Ингээд энэ самбар баал бичиг цаас принтри хардвер компьютер орохгүй шүү. Зүгээр бичиг хэрэг шүү. Тэр чинь технологи. Хамгийн энэ сар чи энэ харж. Чи аль нааш харж да. Яг анхаарч. Нааш хар. Үгүй чи нааш харал та. За. Би аягүй чухал юм ярьж байгаа шүү. Мэргэжлийн үйлчлэгээний зардал гэж байгаа байхгүй. За. Мэргэжлийн үйлчлэгээний зардал гэхээр одоо би чамд нэг өчтөр чи нэг яг хуулийн нэг үйлчлэгээнд 100 хэдэн сая төгрөг зарчлаа гэдэг. Тийм 100 хэдэн тэрбум. Хуулийн одоо хилцтэй байж хуулийн компани 100 сая төгрөг өгөө сууж гин үү? Тэр чи яриад байгаа үстэй. Тэгэхэд энд мэргэжлийн үйлчлэгээний зардал гээд 56 сая төгрөгийг зарж исэн байна. За ингээд одоо 2 дугаар удирдлагын байдлаар 40 хэдэн сая төгрөг ингээд зарцсан байна. Сургалтын зардал өнгөрсөн жилийнхаас энэ өндөр цалинтай найзыг ажид авсан. Энэ наадах гэж хийдгүй юм уу? Хамжуу гэж энэ даваадлыг анхны хайр. Үгүй тэр анхны хайр маар биш шүү дээ. Наа чи өөр. Үгүй энэ чинь одоо Эрдэнэс Монголын энэ араа хууль хүний нөөцийн дарга. Мөн үү? Энэ хуулийн энэ том дарга багтаа ажиллаж байна да. Энэ мундаг ингэнэ тий. Энэ одоо энийг хийдгүй. За байж бид ахаад бүр нарийн деталь үзүүлэн заяа чи яагаад ч вэ заяа. За хасаа харж. Сургалтын зардал 302 сая. Юм сурааг уулгаач уу. Мэдгүй одоо нэмээ сурч яж болно заяа. За. Сонин сэтгүүл захиалгын зардал 6 сая 756 мянга 761 төгрөг 66 мөнгө зарж ин заяа. За даатгал маатгал явах вэ? За энэ бол байна заяа. Түрээсийн зардалд 2 тэрбум 978 саяыг зарж ин заяа. Түрээс харуул хамгаалтад 40 сая 292 мянга 961 төгрөг. Чамаас олж энэ хөөе. Чи нааш хараа анхаа энэ хараа. Чамаас болж байгаа байхгүй. Энд чи харуул хамгаалт гэж юм байгаагүй. Байгаагүй. Би очлаа да. Тэгээд чи тэр нөгөө компани руу дайрж ороод тэг ингээд чи ороод ингээд гашгачаад орилоод тэр нэг ширээнээс авсраар гарчгүйгээл ир имгүү ингээд орилоо чарлаад ахаар ингээд 40 сая төгрөг ингээд зардал хамгаалтын зардалд ингээд өглөө. Чи энийг бойл өгшөө. За 22 төгрөгийн 22 саяын 40 сая 6 сарын шүү дээ тийм ээ. За тийм. За зар сурталчилгааны зардал энэ хамгийн амар зардал байхгүй. 413 сая 217 мянга 63 төгрөгийг одоо зариг дээр энийг гаргацсан байсан энэ. Бидгүй одоо тэгээд хагас жилийн байдлаараа 2 дугаар сарын одоо нөгөө балансын мэдээ нь болохоор 91 саяыг зарцуулсан байна гэж байгаа байхгүй. За энэ би бол шүү дээ яг энэ юунаас нь авч байгаа шүү дээ. Балансаас нь л авчиж байгаа шүү дээ. Балансыг ямар бий гаргаж байгаа ш. За хөөе анхаарал чи нааш анхаарал. Энэ араа зар сурталчилгааны энэ мөн үү? Энэ араа ингэ спонсор хийсэн. Ингээ өөрсдөө магтаа. Чухал юм ээ гэнэ үү? Тий. Энэ дахиад байгаа гэж. За. Facebook дээр бүүстлэх орно шүү дээ гүшөө. Орно тий. Орно. Үш сайн зөрөг гişүү их зөв хууль санаачилсан байлгүй шүү. Сайн зөрөг тэр ийм бүүстлэгийг болиё гэсэн байлгүй хөөш. Бүүстлэгийг болиё гэдэг хууль санаачилсан байлээ. Тэгэхээр сайн зөрөг зариг дээр энэ араа шүү. Зариг дээр. Зариг мөн үү? Эрдэнэс Монгол гэдэг. Энэ нөгөө хэвлэл мэдээллийн зардал мөн үү? Мөн шүү дээ. Мөн. Хэвлэл мэдээллийн зардал уу? Мөн. Заригдаас асуусан ч төлөв. Зариг үнгүй тавьсан байж магадгүй. Үгүй мөнгөтэй тавьсан гэсэн. За цааш явж. За. Зар сурталчилгаа мөн үү? 400. Мөн. 413 сая чинь энэ араа ингэж өөрсдөө магтаж байгаа. За гарга. За 413 сая. Би өөр зохиогоо хурал зөвлөгөөний зардалд 659 сая 116 мянга 132 төгрөг зарцуулсан байна. Гэрэл ажлын хөлс. Тэг хурал хийх зөвлөгөө юм өгшөө. Уу харин тэгээ заа гарна шүү дээ. Юу хийх вэ надад? Би яаж мэдтээ өөрөөсөө асуу. Би цаав наригтаа. Чи өөрөө асуу. Би чамд баримтыг чинь гаргаж өгч байна ойлгож байна уу? Гэрэл ажлын хөлс
3 тэрбум төгрөг. 3 тэрбум ёо. Гэрээт ажил гэхээр одоо юу байх вэ? Гэрээт ажил гэхээр юу байх вэ? За. Наадхаг үзэж. Юу ч хийж болно. За. Байж байгаа. За. За ингээ болоо. Би бол ингээ жишээ нь баланс дотроос нь ганц нэг юмнууд ингээ гаргая. За дээр нь би чамаас асууя. Одоо чи намайг битээ таслаараа юм яриад. Анхаар, нааш анхаар. За чи консул байсан төрийн албанд ажиллаж байсан. Би юунд байсан? Замтөрийн лицейд байсан хүн. Манай бүх төрийн өмчийн компаниуд мят ч юм уу одоо тий. За мят бол ингээд олон данстай бас байж болдیں۔ Гадна дотны гүйлгээ ингээ явна тий. Тэр чи олон орон төлөөлөгчийн газар ингээд байна заяа. Тэгэхээр ингээд юу вэ? Мятыг дараа нэрний хоёр дараа л авдцаа. За чи консул байхдаа хэдэн данс хийжсэн? Ганцхан данс. Хятад. Тэгээд тэр нь төлөвлөж шилжсэн. Ирлээ иргэн ли чамаас ирээд консулын үйлчлэгээ авъя буюу виз авлаа. Тэр мөнгөний хятадын хэдэн банкнд хувааж идэв гэсэн чинь. Ганцхан данс, ганцхан банк. За нөгөөт ингээ харуулчих. За энэ зүгээр ингээл харчих л та. За байж ингээ харчихгүй. Би дараа баримт харуул. Худлаа харуулаад ирж магадгүй. За энэ юу? Мөнгөн хөрөнгийн үлдэгдэл гэж байгаа шүү дээ. За. Голомт банк төгрөгийн долларын, Хас банк төгрөгийн долларын. Тэг ГЗ карт гэж байгаа шүү дээ. ГЗ карт гэж юу юм? За. Гүйцэтгэх захирлын карт гэж юм байт юм байгаа шүү дээ. Гүйцэтгэх захирлын картанд 2 тэрбум төгрөг шааж байгаа шүү дээ. Харж байна уу? Эцсийн үлдэгдэл нь энэ хараач. Тэрбум. За гүйцэтгэх захирал бүр карт За тусдаа. бичгүй энийг гэхдээ асуу. Лавал. Би бол ингээд юу тавьж байгаа юм. За хаан банкны төрийн заал гэдэг нь юу вэ? капитал мэдгүй би тэр мэдгүй. Тэрийг асуу хараа. За ингээд жишээ нь одоо зөвхөн Эрдэс Монгол хэр чинь хэдэн данстай байна. За 15 данстай байна. 15 данстай. Энэ дотор гүйцэтгэх захирал даваа далаа данстай. Төрийн өмчийн компаниуд төрийн банкн дээрээ нэг данстай. За 2 данс. Окей. Долларын юуны байж болог. Ингээ байж ах хэвээр байгаа үстэй. За би чамд энийг үлдээчин заяа. Чи энийг өөрөө эннийх нь нараас яв. Ягаад гэвэл энэ баталгаатай мэдээлэл заяа. Цуг явъя. 100% баталгаатай. Цуг явъя. За ингээ ард нь юу? Хадгаламжийн данснууд байгаа. Энэ доор нь бол ингээ за хадгаламжийн данснууд байгаа. За хадгаламжинд маань хэдэн төгрөг байна аа? Манай Эрдэс Монголын хадгаламжинд хэд байна? 20 тэрбум, 15 тэрбум. Мөн үү? Мөн. За энэ эцсийн үлдэгдэл нь энэ байна. Тэгээ эхний үлдэгдэл нь энэ байна те. Одоо энэ дэр чинь хүүн мөн ингээл бодогдол ингээл явна шүү дээ. За ингээд явлаа. Энэ ямар ч хадгаламжийн хэд вэ? Хадгаламжийн данс бол 10 ширхэг байна. За энэ тэгтээ зөв шүү. Гол нь энэ дээр яаж юм гэхээр юу өндгөө те нэг сагсанд хийж болохгүй. Тэ? Олон банкнд байршуулах хэрэгтэй. Хамгийн гол нь хадгаламжийг хэдэн хуваар байна вэ гэдгийг бид нар тооцох хэрэгтэй. Энэ 6 сарын 13.8, 3 сарын 13.3 тэ. Эдгээр яг одоо зах зээлийн ханшиндах хадгаламжийнхаа үнийн дүнг барьж чадчих юм байдлаар 200 тэрбум төгрөг хадгаламжийн дансын үлдэгдэл юм нөө. 200 тэрбум. За тэгээ сайн л үз. Мөнгө байж ивэл байв. За би одоо ингээд үргэлжлүүлээд ярьчихдаг. За. Энэ ингэн Эрдэс Монголын шилэн данс руу орё гэж байна. За Эрдэс Монголын шилэн данс нийт орлого нь нөгөө яриад байгаа 757 тэрбум чи энд байна. За нийт орлого. За орлогоор ч л одоо ерөөсөө энэ яагаад гэвэл юу батлагдсан төсөвч нь эний. Нийт орлогын нөгөө батлагдсан одоо шилэн данс чинь ингээд төсвийн орлогын одоо нөгөө юу чин заавал байх хэрэгтэй байхгүй юу? Одоо энэ чи орох хэрэгтэй тий. За энэ дээр одоо цалинд хэдийг өгж гин, нийлэгдэл хоригдол нь хэд байна, тэгээ цэвэр ашиг нь хэд байна гэх ингээд татврын дараах өмнөх нь юм байна. Тэгээ хөрөнгө оруулалт буюу нөгөө гадшаа гараад явж байгаа зардал нь хэд байна, авалга нь хэд байна гэнгээд төсвөө чинь баталдаг. Энэ төсвүүдээр ерөөсөө энэ хамгийн том дүн чинь орлого байхгүй юу? Орлогоо ингэж гэжтэй энэ 17 компаниас харьцуулж байгаа л үсдэг шүү, тийм ээ. За, дээр нь одоо өвөн чинь нөгөө түрүүний тэр нөгөө юунуудыг хэлээ заа. Би над ийм их баримттай. Манайхан бити өөдөрөө би товчхон яриад ирээ. Бүгднгийн энэ мөөгэд үлдээчин би. За жишээ нь Дорж Фалм гэдэг хүнд 45 сая төгрөгийн боцлоггүй тусламж өгжээ. Энийг бид нар шалах хэрэгтэй юм аа. Энэ нөгөө нэг боцлоггүй тусламж гэдэг чинь юу вэ? За. Яасан хүнд боцлоггүй тусламж өгсөн юм бэ шүү дээ, тийм?
Би сүүлийн 3 сарын л мэдээд даваа. хэн мэдэх вэ? Би яваадлаа ч гэсэн юм уу? Үгүй. Одооны захирлын ярил. За мэдэхгүй. Чи би тэрийг хэлж мэдэхгүй учраас ингээд. За энэ уран цэцэг тэтгэмж 13.5 сая төгрөг ингээд одоо юу яажээ? Өгжээ. Яагаад тэтгэмж өгдөг юм бэ? Яасан хүн тэтгэмж өгдөг юм? Халсан хүнд тэтгэмж өгөн декрет байж болно. Тэгтээ декрет хийжээш 13 сая биш л واخгүй да. Тийм биз дээ. За ингээд цааш шийдээд бай заяа. Наран чимэг 11 сая 700 мянган төгрөг. Нөгөө дарган дэс нэр хаа байлаа. Тушаалаар ингээд байж Нөгөө байна. дарган нэр хаа байлаа. Би хаашаа шийдсэн. Наа урчин л байгаа. За чи өөрөө хайчихдаггүй. За ингээд ийм ингээд хамгийн хөдөлгөөд. ярьж. За наран чимэг. Эдгээр нөгөө дарган нэр хаа байлаа. Наран чимэг. Өөр нүстэй. За юм байна. Наран чимэг гэж энэ дотор алга биш. Алга байна уу? За мэдгүй. Тэгэхээр Энэ доторууд алга байгаа шүү. За цаашаа явъя. За. Наран чимэг 71 сая тэтгэмж даваа өгчээ. За чи анхаарлаа сонсч. Одоо би чамаас асуугаад явъя. За тэг. Мэдээж юм учраас. За ингээд энэ юу гэж байна? Нийслэлийн шүүхийн гэж гүйцэтгэх газар. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх 3 одоо ийм гүйлгээний мэдээлэл байна уу? Байна. За энэ хар. Нэгдүгээр 109 сая 944 мянган төгрөг. 47 сая төгрөг. 62 сая төгрөг. Гүйлгээний утган дээр нь юу гэсэн байна? Ингээд ийм гэрээний дугаар бичсэн байна. Эрдэс Монгол пан. Тэгээ Эрдэс Монгол ингээд байна. За наадах нийслэлийн шүүхийн шийдвэрлүү яавал мөнгө шилждэг юм. Хүн хална. Шүүхээр ялаад. Дарга ирлээ. Одоо сая ингээд тэр бумын тэтгэмж аваа явуулсан нөхдүүд шүүхтэн. За тэр нь Эрдэнэс Монгол буюу төсөлд орох мөнгнөөс даваа даалаа өгсөн байна. За уг нь яах ёстой гүшөө? Халсан дарга өөрөөсөө өгөх ёстой үст. Тийм. За тэрийг энэ дээр харуулъя. За харуулъя. За. Иргэний хуулийн 498 шүү. Энэ байхгүй шүү. За 498.5. 5. За. Захиргааны ерөнхий хуулийн 103.1, 103.2 дээр за шийдвэр гаргасан одоо удирдлага буюу захирал энэ мөнгийг төлөх хэрэгтэй. За Одоо 3 шатны шүүхээрээ яваад орж ирж байгаа шүү. Энэ яаж юм гэхээр энэ хүний халлаа. За компаниас мөнгөний төлчин. За тухайн хүний хохирлыг барагдуулчих гэсэн. Тэгэнгүүтээ энэ хуулийн дагуу тухайн шийдвэрийг гаргасан хүмүүс нь тухайн компаниас гарсан зардлыг буцааж төлөх яг энэ хоёр хуулийн 3 залтаар төлдөг байхгүй юу? За. Окей. За ингэ болов үргэлжлэх юм. За ярих сахаар 50-50. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар руу дахиад 30 сая төгрөг явсан байна. За ингээд шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой асуудал ингээд болж байгаа юм. За би дараагийн нэг юу ярьчих. За энэ ард дээр ерөөсөө сая төгрөгийн шүүхийн шийдвэр төгөлөг гарч штэ. За энэний ард дээр юу ярих вэ гэхээр энэний ард дээр бид нар дандаа хариуцлага ярих хэрэгтэй шүү. Мөгийн хариуцлага. Мөн үү? Заавал хариуцлага ярих хэрэгтэй. Манай одоо ерөнхийлөгч чинь их хурлын гишүүдэд хүртэл хариуцлага тооцъё гэдэг шүү дээ. Мөн үү? Намайг Өр Монгод консулор ажиллаад Монгол улстай визний орлого гээд 1 жилд 1 сая доллар, 3 жилд би 3 сая доллар оруулаад за тэгээд нэг 30 мянган доллар байр түрээсэлсэн гээд нэг хоёрт нь орчуулагчгүй газар орчуулагч нэг 3 мянган евроноор өгсөн гээд за мөн эх орондоо богоноор ирэх зардал дээр нь би мөнгө нэмээд онгоцоор ирснийг мөн 100 мянган төгрөг мөн үү энэ 3 дээр намайг шорд явуулсан шүү дээ. Гэхдээ наадах ч одоо зөндөө сонссон. Чиний лайв болгоноор сонссон. Одоо дахиад ирнэ би. Мянга ирнэ. Энэ насаараа ярих юм байна. Насаараа ярина. Тэгэхээр надад үндсэндээ нэг хэдхэн төгрөгөөр намайг жил 3 жил 10 сар яал. Тэгээд сүүлд нь давхаар жил 11 сар яал өгсөн. За энэ даваа талаавал насаар явах гэж байна. За ингэж би одоо шүү дээ энэ бас нэг асуудал байдаг байхгүй юу? Ямар боловсралтай хүмүүс вэ гэдгийг асуух. За тэгэхээр зөв үү? Зөв. Ямар боловсралтай хүмүүс вэ? Жишээ нь болор дуран гэдэг юм юу вэ? Лиценз үү? за Болор дуран гэдэг энэ лиценз одоо юу гэдэг гэхээр ингээд бичэн штэ. Одоо хүн ингээд одоо компьютер ноутбукн дээр ингээд текст бичээд энэ текстийг яадаг гэхээр алдаа гэж шалгадаг байхгүй.
Зөв бичгийн дүрм. За чи ярьж өгш. Зөв бичгийн дүрмийн ингээ алдаа шална. Энийг хоёроо дагшгүй. За. 7,800,000 төгрөгөөр зөв бичгийн дүрмийн алдаа шалгадаг програм худалдаж За. авсан. Хөөш. Анханасаа зөв бичдэг хүн л ажилд авчих. Эсвэл зөв бичгийн дүрм мэддэг одоо над шиг хүн чинь ажилд авчил да. Алдаагүй бичдэг хүн л ажилд авчил да. Энэ арай. Болоо үсттэй. За, тэн дотор чинь баахан боловсралтай хүмүүс гэсэн чинь энэ хараа. Болор дуран програм гээд өөрийн хөрөнгө 7,800,000-аар худалдаа авсан ба шүү дээ. Дураараа юу? Тэгвэл зөв бичдэг хүн л авчил да. За, өөр. Тэн юу кайгоор даа. Биш. Чи байна. Миний өгшин жоохон одоо саган даралт маралтаа хэвийн төвшөнд болгоо. За юу. Ус мус уу. Байхгүй юу. За унш маа. За, уулзалтын өрөөнд жижиг цэвэр ус. Мөн үү? 18 сая. Уулзалтын өрөөнд ундааны зүйл Ундны зүйл 15 сая. 100,000. Уулзалтын өрөөний хэрэглэгдэхүүн 12 сая. Уулзалтын өрөөний хангамж 12 сая. Юу. Надаа юу бодох төв. Одоо харуулаад. Зөвхөн уулзалтын Зүгээр уулзалтын өрөөнд ингээд өөрөөсөө орж худлаа ярьдаг өрөө заа. Тэнд уулзаад байгаа юм байхгүй. За 18 дээр 15, 30, 33. 33 дээр 12. 40, 46, 45. Дахиад 12, 50, 57. 57 сая. 57 сая төгрөгөөр зүгээр унаараа. Уулзалтын өрөөнд жижиг цэвэр ус, ундаа ус гэд. Энэ дараа юу? Хөөе. Йоо, золбин гэхэд эндүү золбин юм аа. Арай байна. За дараагийн. За нөгөө Эрдэнэс Монголын хэл яриад байгаа шүү. Зөвхөн ирдсэн мөн. Уулзалтын өрөөнд 57 сая төгрөгөөр ийм ус ундаа авчижээ. Бандан гац ус өгч би. Би мах шин задлаг ус шүү. Өчтөр нөгөө моцоглоос унаад нөгөө Би би хараа одоо ард түмээ хараа. Би одоо энэ мэдээг өгөхэд би өнөөдөр юунд орох вэ? яард нэс. Би нөгөө юунд орох вэ? Хаалганд орох байгаад өчтөр моцоглоос унаад. Өгөхөд өгсөн. Дажинатаа Хөл мөл өстө бүр амар. Тэгээд нэг карго ярьж байгаа. Ярьж байгаа юм шүү. Ярьж. Хамаа дураар. гоо ингээ чамайг орж ирэхээр ярий. Тэр болтол би хараа өнөөдөр өчтөр би биш нөгөө моцикл ундаа шүү дээ. Моцикл унжгаад нөгөө сүүдэрт нэг юм шалбаг юу мөсөн шалбаг байсан баг. Тэрэн дээр галтарж унаад. За. Зүүн хөлнийхөө шүрмсний 90% нь ааш тасалж яагаад 10 гаруй судалсан хаглаад тэгээд би өнөөдөр дурангийн хаалгаанд орох гэж байгаа чамайг найзгаа хүндэтгээд за юу ингээд бие золин байж одоо ингээд яах юм бол ингээд битүү ингээд болттой байгаа гэсэн чинь За ингээд ирлээ зардал яат юм. Энэ би одоо одооныхын зардлаас авч имжлэгийн зардал. өвөж нь хизээш тийм хогийн юм хийхгүй зүгээр яг чам шиг өөрийнхөө мөнгөөр найзуудаасаа гуйж байгаа нэг сая төгрөг гуйж байгаад явчих. Эрдэнэс Монголын бузрыг ярьж шүү баримт нотлоготой заа юу. Хүмүүс надад хэлэхгүй болохоор би шилэн цогоогоос шилэн дансыг харуулсан. Одоо хоёулаа дараа байна шүү дээ. Мятын шилэн данс заа юу хаш. Цувралаар хийх үү? Цувралаар хийх заа юу. Хаш цувралаар хийнэ гэвэл манайх нэг лайк дараад өгөөч. Цувралаар хийх үү? Бид нэр энэ төрийн өмчийн компаниудын шилэн дансыг бузрыг цувралаар харуулж байгаа. Цувралаар хийнэ гэвэл сайхан лайк байгуулгаар. Сайхан шеэрлээд өгч. За цувралаар дэмжиж байгаа бол за дэмжиж цувралаар хийгээд бичээрэй доо. Тий. Сайхан лайктаад ингээ бөмбөгдөөд гоё те. Энэ гоё бөмбөлгнүүд гарч ирж шээ. Лайктаа зүрх дар манай. Тэгээ. За мятын захирлаар өшөө. Танай намын минь сайхан өөрийнхөө одоо те яг үнэн баримттай юм ярина шүү. Яг чи асуусан чинь ийм баримттай юм ярина шүү мөгөлдөө. Засгийн газрын одоо аппарат буюу коммунитийнх нь биш нөлөө өгөх сайдаас асуусан чинь за минь сайхны хүн гэсэн. Шилжээгээд намынхаа хүний бузрыг насаа яри. За яа. Би бол баримттай юм зөвхөн цаас. Сонгол шалгаруулж байгаа бичиж тавьчихсан. За чи энийг унш. За өөрөө унш. Тэг хямраад унаад өгчөв. Тэ уузэ гэж юу гэсэн үг вэ? Төлөөлөө өдөр дах зөвлөл. За. гэж өгсөн үү? Хангамж. Ажлын алба. За. Тузын ажлын албаны хангамжинд 16 сая төгрөг. Тузын би одоо харуулна. За чи тэр амарч би харуулаатай. Би чам зөрүүлж өнөөдөр хагалгаагаа. За. Эрдэнэс Монгол компани төлөөлөө удирдах зөвлөлийн
ажлын албанд хангамж бараа гэмнэ өөрийн хөрөнгө 16 сая шууд худалдаа авалт тендер байхгүй заа юу. За төлөөлөн удирдах зөвлөлийн өш дотоод аудитын алба. Дотоод аудитын алба энэ хараа 16 сая ингээд 32 сая. За энэ туузын бас мөн өөрийн хөрөнгө 32 дээр Тузын хангамж нь 47 сая. уучлаарай. Тузын хангамж гэдэг чинь дахиад тусдаа шүү. Энд 3 өөр тусдаа зардал шүү. За ингээд 47 сая төгрөг зүгээр хангамж гэж байна. За энэ тузад ийм хүмүүс байна. Энэ хараа. Би одоо харуулъя хөшөө. Нэг нэгээр нь хэлэх үү? Би бас наа чи бас таньдаг хүмүүс байна. Байна. За байж. Төлөөлөн удирдах зөвлөл гээд эдгээр давхар цалинтай байж байгаа. Энэ байна. Энэ байна. За энэ нөхөр. Оодгүй мундаг. Энэ төрийн цагиргаа удирдах засгийн газрын хэлэх газрын дэд дарга. Мундаг. Засгийн газраас цалин аавна. Хамт ажиллаж байсан. Давхар туузаас цалин аавна. Давхар цалин авч байгаа ч юу Бацаагийн төрийн нарийн За чи энийг битгий магтаа. Бям цогтын зөвлөх байсан. Би бол одхог магтана. За энэ бям цогт. Гэхдээ чи одгүй тийм сэтгэлтэй бол засгийн газрынхаа хэлэх газрын цалингаар энэ тууцад зүгээр чи дан цалингаар ажил иргэдэд давхар цалин олдохгүй байна. За энэ дашвар тууц юу гэдэг? Эрдэс баялагын яамны төрийн нарийн бичгийн дарга сайн залуу, мундаг залуу. Гуцаа тавсныхан сайн байд. Чи сайн бол зөвхөн төрийн нарийнхаа цалингаар ажиллая. Ард түмний амьдрал ядуу байхад чи давхар цалин авч байна. Бүрээдэн сайн байд. Мундаг залуу. Мэдгүй. За хараа тус зөвлөлийн гишүүн гинэ. Энийг яаж сонгон шалгаруулчваа? За энэ ингээ цалин аавна. За энэ тууцын хараа тус гишүүн цалин урамшлах гүйцэтгэх орооны дарга засаг нэр ямар юм оо амар юм. За энийг авгаа. За энэ тууцын хараа тус гишүү аудитын орооны дарга гинэ. Нөгөө дотоод аудитын орооны дарга чи энэ явчихна. Үндэсний аудитаас гадна уу? Тий, дотоод өөрөө аудиттай байхгүй. Хүш энэ хараа амар юу. За энэ хараа үндэсний аудитаас эдгээр компаниудыг бас ингээд аудитын шалгана. Дахиад энэ дуракуудыг шалгана. Энэ дахиад дотоод аудиттай заа юу. Энд улсын төсвөөс эднэрт бас олон зуун сая төгрөг өгч байгаа. Давхар 754 төгрөг. Яагаад байгаа юм бэ? Дуракуудаа. Ямар хулгайч нар нь ингээд давхар цалин яагаад бэ? Нацад орж би хараач хүн. За энэ тууцын гишүү. Сангийн яамны сандаж. Аудитын хорооны гишүү. Мундаг залуу шүү. Яа. Мундаг залуу шүү. Энэ мундаг байсан бол эдгээр тэгээд 750 тэрбум шаагаа сууж явах. Энэ мундаг байсан бол энэ дуракууд ийм зардал аваад сууж явах уу? Гэхдээ та нар ичээч өө энэ хараа. Үсэг хүүрнийх нь мундаг байд юм бэ? Улгаач нар зар түмээс хараад даваар энэ суулгаач. Санжаад орж мундаг залуу. За ингэ цэцэг мэдгүй. Эрсдлийн удирдлагын хорооны дарга, цалин урамшлах гүйцэтгэхийн хорооны гишүүн, аудитын хорооны гишүүн. Оо яа. Яг гоо бид хоёр бас нэг. За тууцын гишүүн, аудитын хорооны гишүүн. Зүрх мөрхөн бол байх штэ гүшөө. Йоо. За энэ манай намын тууцын гишүүн. Манай автомобиль төвдөөсэй. За яах вэ? Ган төмрийг дагад альдганд гүйж ягаад ган төмөр. Намын залуу тий. Манай намынх заа юу. Сайн залуу. Би сайн. Засаг ялвал хэмхээх нэг хөнкөн цалинтай ажилд очиод инкийг бодно. Би мэднэ. Манай намынх бид хоёр муу сайн байхгүй. Гэхдээ одоо би арчсан намынх энэ нэгээд за цэнгэл энэ хараа. Мундаг хүш. За энэ цэнгэл хөөш. Миний хайр. За энэ цэнгэл төрийн өмчөөрөө бодлого зохицуулалтын газраас цалин аавна. Нэг дахь цалин эндээс заа юу. Тэ. Хоёрт нь дахиад 750 тэрбум төгрөгнөөс сар болгон хороолцсон. Мөн үү? Энэ 9 гишүүн эндээс сар болгон гударна. Гударж байна. За энэ 750 тэрбум төгрөгнөөс энэ 9 гишүүн сар болгон гударна. За дахиад хэлж. За энэ иршиш. За цэнгэлийн хадам аав чамаас асууя. Ой. Энэ нөхрийн хадам аав нарааш гэж. Улаан Монголын төмөр зам байгаа мөн үү? Хөш. За Монгол Улсын хөтөлбөрийн баатар Раш гэж хүнтэй би хамт ажилладаг. Гайхамшигтай мундаг ахгүй би. Шууд ингээд дүрс тас гэдээ байж болохгүй яа. Зүгээр хоёулаа чи бит хоёр бас ингээд зүрж болно шүү дээ. Энэ цэнгэл чинь тийм мундаг юм бол өөрөө төрийн өмчийн орооны дарга. Хадам аав нь Улаанбаатар төмөр замаас тэтгэвртэй гарсан ирнэ. Тэтгэврийнхээ хажуугаар цалин аваад гівтчихэв. Зөвлөхийн цалин гэж зөв шүү дээ. Гүг. Яг тийм мундаг туршлагатай ахмадуудаа бид нар бас ажиллуулж бас Улаанбаатар төмөр зам хөш өнөөдөр тэр хэрлэн гэрс дурак зөвлөхгүй ажил хийж чаддгүй зөвлөхгүйгээр ажил хийдэг мэрэгжлийн үнийн томилчих. За юу? Хэрлээ. Яалаа гэж. За чам дахиад нэг юм байла. 16,000 үнэтэй тэр дүсэр байгуулгыг чи яа. зөвлөх өнгөрөхтэй л авч. Төрийн одоо гятад бол хөөе.
Төрийн өмчийн хорооныхын даргын хадам аав төрийн өмчийн компаниас тэтгэвртэй гарчаад цалиа авч яваад түргэнтайгаа шорон рааш гэдэг хүн шорон юу гэж тэгж байна. Шорон нэрээ шүү шорон. Энэ даваа адил мөн үү? Биш. Мөн насаараа за тэгвэл ингэ нөө шоо манайхаа гэж нэгдүгээр эмнэлгээс тэтгэвртэй гарч исэн хүмүүс заа юу. 3-аас эмчнэр бүгд тухайн эмнэлгээс энэ цэнгэлийн хадам аав шиг зөвлөхийн цалиа ав. За юу. Гэхдээ сайн юу хамдууд юу эмнэлэг дээр юу тэтгэврт гарсан дахиад байгаа шүү дээ. Энэ цагдаагийн байгууллагаас тэтгэвртэй гарсан офицерууд ахтай орондоо нар цагдаад зөвлөх хийгээд дахиад тэтгэврийг хажуугаар цалиа ав. Мөн үү? За биш. Улаанбаатар төмөр замч өнөөдөр баахан чадваргүй болгаач зөвлөхгүй ажиллаж чадахгүй гэж дээ яалаа гэж дээ яалаа сайн зөвлөхөд байгаа. За чи ингээд бас балдагдаад байна. Манай энэ. Би балдагдана яалаа би бол за дараагийн усрыг ярьж за. Энэ угаалга гээд 10 сая төгрөгөөр энэ чи энийг нэг учир нь болоод за энэ учрыг нь одоо угаалга гинэ. Юу шахаж 10 сая төгрөг. За даваа дадаа энэ Омис вандаж угаасан байна. За Омис вандаж угаасны зардал 10 сая төгрөг. Энэ тузын шатхуун гэдэг байгаа байхгүй юу? За. Туз чинь өөрөө тусдаа шатхуун. Туз дахаа шатхуунтай шинэ хараа. 5 сая төгрөг авсан. Эмнэлэг төргний тэргний шатхуун хүрэлцэхгүй байхад тузын энэ дарвайсан өсөөш тузын шатхуун шааж гин хөөе. Ажлын хадгалт шатхуун бид яаж мэдэх юм бэ? За. Эрдэнэс Монголынхан Омис вандажны угаалга 10 сая төгрөг. Шууд худалдаа ав. Яа. Ма дараах нь өөр юм шиг. За дараагийнх нь гэрээ хилцлийн орчуулга гинэ. Чи баахан хилтэй устаа болгоос нэр байгаа зү. Чи нэг орчуулга аваад явчих. Би нэг орчуулагч нэг гош машины номер шилжүүлэх гээд 6 сар орчуулагч ажлуудад мөгд яаж нэг өр Монголыг зүгээр ажиллах вэ гээд 3,000 өн гэсэн чи орон шаацсан. Тэгсэн чи гэрээ хилцлийн орчуулга гэсэн чи 9 сая ёо. Дахиад судалгааны ажлын орчуулга 9 сая ёо. За тэгэнгүүт энэ улгаас нар чинь баахан хилтэй устаа улгаас нар байгаа за. Энэ 700 төгрөг Австрали дэс сургууль төгсөж ирсэн дарга. Хараа. Хөш магистр. Энэ хулгайч хил алга гинэ. Энэ золбоо хулгайч. Би хулгаараа ярьж байна. Энэ хараа. Ингээд нараа ингээд гадаадд ажилласан. Англи орс хэлтэй. Тэг бас хэл байхгүй. Давхар орчуулгын зардал. Ёо. За энэ нэг сангийн ам Японд ажиллаж ирсэн гинэ энэ ямар мангар том Ирландд ажилласан гин энэ гэсэн чи орчуулгын зардал шаац энэ хараа. Ичээч улгаач нараа. Орчуулагч. Энэ Австралийн үндэсний сургууль эдийн засгийн боловсролын магистр гинэ. За 9 сая 900 мянгаар ингээд үгүй гэхдээ чи эндээс нэг юм хар. Яагаад 9 сая 900 мянга вэ гэдгийг чи хараач. За 10 сая болчих тендер зарлалт юм байгаа үстэй. тендер зарлахгүйгээр 2 угаа шаацсан. Тий. Цааш энэ хараа. За энийг ингээд амар залтай. 10 саяас дээш тендер зарлалт орчуулга гэдэг нэг тусдаа судалгааны ажлын орчуулга гэдэг нэг тусдаа байгаа. Нийлээд 20 саяыг 2 хуваагаад ямар залтай. Тендер хийж болохгүй. Тендергүүгээр хийхээр тендергүүгээр шуу шааж штэ. Шилэн дансан дээр нэг ийм зовлонтой юм гараад байгаа байхгүй юу? Тендергүүгээр нөгөө шааж байгаа. Эсвэл энэ хараач 4 сая 800 болчиход байгаа. Яагаад 4 сая 800 гэхээр 5 саяас дээш гарчих юм бол шилэн дансан дээр бичигдэх байхгүй. Бичигдэхгүй. Өө за жижиглээ. Яаж юм хэрэг худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний дотроос энэ нүд гарч ирж байгаа. Бас Эрдэнэс Монголд шатхууны зардал гарах ямар шаардлагагүй автобусын зугаа дээр угаалга гинэ дахиад хөөш. Сахад бандаж омсны угаалга. Машин 10 сая. Чи яаж мэдчих. За маа дараа. Өөрөө гоо. За дараагийнх нь. Энэ юу гэж байгаа шүү? Дрон гинэ. Дрон мөн үү? Мөн үү. Дроны зардал 4,500. Надаас үнгүү дрон шаачихгүй. Дроныг нэг удаа бичүүлэхэд 100к гэж бичүүлчихсэн шүү. Ronin Pro Combo энэ нэг камер. Дээр намайг очиход нэг 2 охин бичсэн шүү дээ камераар. Тэгвэл тэд нар ч юм байна. Яа. DJ Osmo Pocket. Осмо нөгөө жижиг юм 2,600. Ronin тэр бид нар яг энийг яах гэж. Яг үнэ. Яах ч юм гэхээр энэ студийн Pro төхөөрөмжүүд байхгүй юу? Эдгээр яг яах гэж байгаа. Би яаж мэдэх юм. Энэ Эрдэнэс Монгол одоо энэ камераар яг яах гэж байгаа. Энэ камерын зардал энэ мөнгнөөс гарч байгаа. Хөөш арай юу? За хэлэх мөөг олдохгүй. За дараагийнх нь. Энэ төрийн хэмнэлтэд үл зөрчсөн хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтарч ажиллах хамтын ажиллагааныг хөгжүүлэх. 280 сая. Хөөе.
Эдгээр хэвлэл мэдээлэл ямар хэрэгтэй өгшөө. Эдгээр одоо хапу компани уу? Жамаа. Хүш. За маа. За байж явж энэ амир. Хүш. Энэ хэвлэл мэдээллийн зардал нь энэ улгааш нар хараа. Йоо. Байж дахин харуулна. Хэвлэл мэдээллийн зардал энэ өөрсдөө магтаж байгаа юм. За, бям цогтоо зандан дотор хараарай. Та нар ингэж ажиллахгүй хараа. Энэ зариг мөн үү? Зариг дээр өөрсдийгөө ингэж магтуулж тавихад 280 сая. Гэхдээ энэ ганцхан зариг биш шүү. Дураараа шааж байна. Энэ Монгол улс эзэн байна уу? За, тууцын мэдээлэл зар сурталчилгаа гинэ. Ёо. Энэ 9 дуракийг хөш сурчлах гэж байна гинэ. 50 сая. Тууцын мэдээлэл зар сурталчилгаанд 50 сая. Энэ 9 дуракд ямар юмных нь зар сурталчилгаа хэрэгтэй юм бэ? За олон нийтийн харилцаа, олон улсын зөвлөх үйлчилгээ гэнэ үү? 50 сая. Энэ олон нийтийн харилцаа, олон улсын зөвлөх гинэ өө. Яаж мэдх юм бэ? Ёо. Танаа намын цал. Зорилт контент бүтээх гинэ хөөе. Контент бүтээхэд 100 сая хөөе. Ёо. Контентор хүрээ нэ. Зүгээр л миний лайвер үнгүй орооч та дураагүй та. Болог байна. За, үргэлжлүүлээ. За, амир уу. За, тузын дотоод аудит чинь тусдаа байртай юм аа. Яа. Сар болго 15 сая төгрөг. Нөгөө тузын дотоод аудит, үндэсний аудит байх дахиад тузын дотоод аудит. Харуулъя. Нөгөө 754-өөс хасах нь 15 сая. 2 сарын төлбөр. Сар болгон 15 сая. Сэрүүлэг констракцны байранд сар болгон 15 саяар энэ тузын энэ манухануудад дотоод аудит нь шүү. Наадууч юм биш. Үгүй эднэрт. Ёо. За дараагийнх нь. Сэтгэл судлал ба гэр бүл хөгжлийн төв хөш 6 сая. Энэ хүүрнүүч яа дээ. Хөш. Үгүй би яаж мэдхий. Хөш. Эрдэнэс Монголд хэдэн сэтгэлийн мэдрэлийн өмчтэй хүмүүс ажилдаг гинэ. Биш. Гэр бүл хөгжлийн тоонод төгж байгаа. Гэр бүл сэтгэл судлал гэж байна. Сэтгэл судлал ба гэр бүл гэж байгаа. Энэ сэтгэл судлалын зөвлөгөө. Гэр бүл мөл энд ер нь байгууллагт ер нь ямар хамаа байна. Ямар хамаа байна. Эдний тэр сэтгэл нь ямар байх, тэрнийг судлах, гэр бүлийн хөгжил нь ямар байх маах ер нь хинт хамаа байна. Би одоо шилэн дансыг яг мэрэгжлийн ухаад мэрэгссэн үнээр нь та бүхэнд харуулж байгаамаа. Одоо бид хоёр цаашлаад Мят, Монголын төмөр зам, Улаанбаатар төмөр замын шилэн дансуудыг харуулаа явнаа. За энэ дээр өгч нөгөө Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим 11 сая. Худалдаа аж үйлдвэрийн тэнхимд яг ч эдгээр бизнесийн байгууллага. Эдгээр апуу юу, таван богдоо. Хөөе. За нөгөө 750 тэрбум төгрөгнөөс чинь худалдаа аж үйлдвэрийн танхимд 11 сая төгрөг шилжүүлчихжээ. Энтхэгийн бизнес форум арга хэмжээний сар. Монгол энтхэгийн бизнес гэж одоо ямар юм бэ? Юу ээ? Эрдэнэс 5 толгоогоос энтхэг рүү ямар бүтээгдэхүүн гараад байна? Би яаж мэдх юм бэ? За. Чи наадхаа өөрөө уучрыг нордмаа. За дараагийнх нь. Зааланд нэг засвар хийсэн юм шиг байна. TCA өргөө. Гэрэлтүүлэг монтажны засвар гинэ. Спорт заалтай юм шүү дээ. Спорт заалтай юм уу? Спорт заалны. Спорт заалтай. 6 саяын зүгээр гэрэлтүүлэг юм уу? За энэ спорт заалыг очиж үзье. Ажил гөөм их байна. Нөгөө 750 тэрбумаас чинь спорт заалны гэрэлтүүлэгний зардал гинэ. Энэ Эрдэнэс Монголын 100 хэдэн дуракгүй чи ингээд спорт зааланд гівтчихэд юм байна, тийм үү? За дараагийнх нь. За хуулийн зөвлөх үйлчилгээ гинэ. 50 сая. Хуулийн шинжээчийн төлбөр нөгөө тендер мендер мөн үү 50 сая. За байж байгаа. Чи хуульчтай компани яагаараа хуулийн зөвлөх хуулийн гэлцтэй юу өөй. Ахаад хуулийн гэлцтэй, хуулийн дарахтай гээгүй юм уу? Энэ байна. Андуудаа. Энэ байна. За энэ нөгөө мундаг авгаа гэсэн хуульч Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургууль эрх зүйч магистр, Мөсийн хууль зүйн сургууль олон улсын эрх зүйн бакалавр гинэ. За ажилсан ямар юм гинэ ингээд энэ амар мундаг хуульч гинэ. Энэ мундаг хуулийн багт
Хууль хүний нөөцийн газрын даргын үүрэг гүйцэтгэж бүр газартай, хуулийн газартай мөртлөө хуулийн зөвлөх үйлчилгээ 50 сая, 100 сая. Амар уу? Хөө ямар уу? Амар шүү дээ чи юу. Энэ хүн дээрээс нь сар болго 12 сая төгрөг цалинтай. Ажлаа хийж мадгүйгээ дахиад давхар хуулийн зөвлөх үйлчилгээ шаардсан. Хараа. Тэгээд энэ бүхнээс юу юу харагдаж байна гэхээр өгөө. Заавал жир болоогүй шүү. Дахиад нэг байна. Зааруул. Энэ бүхнээс юу харагдаж байна гэхээр юу? Энэ бүхнээс юу харагдаж байна гэхээр ерөөсөө энэ компани огт хэрэггүй гэсэн үг. Огт хэрэггүй. Төрөө өмчийн хороонд зүгээр өнөөдөр маргааш зүгээр ааш нийлүүлэх хэрэгтэй. Угаасаа нэгт өдөр би иргэдтэйгээ нийлээд өдөр болгон гадаа нь татан буулгатал суултын. Чи очиж нэгдэх үү? Нөө. Давай. Засгийн газрын ордны ерөнхий сайдын цонхны доор, Бямц цогтын цонхны доор суултын. За ёо. Татан буулгатал суултын. Маа. Энэ юм. Сайн уу? Үгүй чихнээс ингээд энэ хараач Болцсгүй зардал. Хэвлэл захиалга за захиалга махиалга ингээд 1 2 3 4. За эдрийг нийт зардал хийдүү. Үгүй чи үгүй энийг унш. Компани сошиал хуудас хөгжүүлэх. Ёо. Аль эдний сошиалыг нэг харуулах энэ дээр фэйсбүүктэй. Хөөе, Эрдэнэс Монголын сошиал руу ороод тач. Би энэ Чи наадах дээр ороод. Эрдэнэс Монголын сошиал. Хөөе. Чи сошиал хөөш хүнээр мөнгөөр хөтлөдгөө. хизээч үгүй. Хизээч үгүй үстэй. Эрдэнэс Монголын сайтлыг хүн нохоо тоож үзэхгүй. А чамайг сард хэдэн үзэж байна? Битгүй хэдэн саяар нь ярина шүү дээ. Намайг хэдэн саяар нь нэг контентыг сая 200 сая 300. За энэ дээр энийг харуулъя заа. Цагаагийн яаруулъя. Йоо, хуцсан үстэй. За байж. Биш. Энэ хараа. За наад харуулах шээ. Энэ хараа. 36 мянгаттай л өнгөлөө. Биш. 36 мянгаттай Эрдэнэс Монголын пэйжийг хөдөлдөг гинэ. За минь нэг харуулаарай. Тэгээ энэ 36 мянгаттай юм байна. За өөр. За өнөөдөр ингэнэ. Ашигт малтмлын ордын боловсруулах үйл ажиллагаа ямар юм гинэ. За хэдэн үйлч. Хараа. Сургалт болсон. Ой наар 21 хүн. 21 хүн. Өөртөө дарч. Заавч надад ороод тоо. Заавч. Өөрсдийнх нь ажилч. За Эрдэнэсийн алт ресурс өөртөө дараа шатс хүүрээ. За нэг гисгээд нэг юм. За тэгээ гүйлэг. Заавч хөш. Энэ хараа. Ил тод яа. стандарт яасан. Хөш энэ нөхөр ёндонд Эрдэнэт үйлдвэр яаж идэх заах юм гинэ. За тэгээд нэг ингээд 107 ёо. За энэ цэргийн баярын минь бас байна шүү дээ. Гооч. За энэ нэг хүн гадаад сургалт явуулсан юм чи. За сүнтэй наа. За чи тэр гадаад сургалт явуулсан харуулдаг. За энэ хараа. Хөш. Мэдээл технологийн дэд үс засвар шинжилгээ хийх гинэ. 20 сая. Хөш. Компани сошиал хуудсыг хөгжүүлэх, мэдээллийн урсгалыг сайжруулах 20 сая гинэ ёо хүүрээ. Өөс Эрдэнэс Монголын 750 тэрбумаас 200 бажка ажиллаад сошиал 20 сая төгрөг зарлах чинь ёо. Өнгөө юу? Хөш. Ийм надаа хэрвээ 20 сая төгрөгөөр ингээд сошиал хөгжүүлэх гэсэн би зүгээр амар бийж. Өөс надаа өгчөөч хүүрнүүдээ би сайтн дээр пэйж дээр үнгүүс. Би үгүй яг хөтэ нэг ята тэр үгс 2 3 хамгаалагч ажилд авчих тий. За дахиад хантаац. Өөс нөгөө хантаац. Нөгөө миний яриад хантаац чи би уншиж үг. Энэ ерөөсөө мөөг ерөөсөө уншиж чадахгүй. Энэгээр баг гошин шогийн контент хийхээр байгаа байхгүй. За чи уншаад. Энэ хараач чи уншиж. Компани сошиал хуудсуудыг хөгжүүлэх, мэдээллийн урсгалыг сайжруулах гээд заяа энд 20 сая төгрөг байж байгаа үстэй ингээ хараач. Ингээр чи бүр ингээд бүр илэг гөшөөд бүр нулимс гараад бос чээж штэ зарим нэхнээсээ энэ мөнхөрт нь 0 руу явах шиг боллоо. Давсан агарах гал явлаа. За мэдээллийн технологийн дэд бүтцэд засвар шинжилэл хийх гээд ингээ 20 сая. Тэгээ энэ л хамгийн амар супер зардал байгаа юм л да. Компани сошиал хуудсуудыг хөгжүүлэх, мэдээллийн урсгалыг сайжруулахад ингээ 20 сая.
За тэгээ хамгийн айхтар нь хараач 1 2 3 4 дугаар улирлын цэвэрлэгээ нь 11 сая 440 гэж байгаа байхгүй. За энэ хэвлэл захиалга нь 4 сая 800. Уулзалтын зардал гэж 10 сая төгрөг. Уулзалт зүгээр ингээ хүнтэй уулзахад юм уу те эсвэл ингээд уулзалт за ингээд болцшгүй зардлууд байна. Тузын дотоод аудитын болцшгүй зардал нь 16 сая. Тузын болцшгүй зардал нь 16 сая. Уулзалтын зардал 10 сая. Хэвлэл захиалга 4.8 сая. Тэ. Хантаац. Одоо энэ мөнх эрдэнэ тэр нэг офис дээр нь очиж хантаас гэх гонгонуудсан чи тэр хантаас чи 19 саяар хийсэн байна. За ёо. Тэгээ энэ компани сошиал хуудсуудыг хөгжүүлэх мэдээллийн урсгалыг сайжруулах гэхээр 20 сая гэхээр би бүр энэ дээр бүр ингээд бүр таталт өгөөд бүр ингээд нулимсаа гартал инээж байгаа байхгүй. Би тэгээд саяас чамаа харсан бас үхтлээ инээж байна. Хөш энэ амар гараад энэ хараа. Энэ амар гараад. Инээдмийн цаана юу байдаг гэхээр өгшөө. Инээдмийн цаана эмгэнэл байдаг байхгүй. Энэ чи эмгэнэл шүү дээ өгшөө. Хөш. Яг үнэндээ. За одоо сая эмгэнэл байхгүй юу? 1 тэрбум төгрөгийн тэтгэмж өгж явуулаад эдгээр нөхдүүдийг ажилд авсан. За хараа. За амар аа. За ажилд авсан тусдаа шүү дахиад өгшөө. Тусдаа юу? За. Йоо. Би та бүхэн энийг санаж байгаа бох. Энэ нөхрийг хараа. Энэ нэг золбин нөхөр. Цэрэн балжрын төгс үе ингэ. За энэ дамдын ямын дэмжлэгтэйгээр үйлдвэр технологи бодлогын газар гинэ. Хүүрээ. Ха? За. Эрдэнэс Монголд ямар юмны үйлдвэр байгаа юм бэ? Хүүрнүүдэд та нар. За энийг дараа нь ярина. Шин дараа нэр нэр. За шин дараа нэр. Миний балыг хаашна авч. За. За яриад өгч. За шинэ газрын дараа нар байна. Баяр даваа гинөө Монгол банкнд байсан найз. За байж энэ хараа. Баяр даваа галаад. Энэ царайг нь хараад. Ямар хүн байдаг? Баяр даваа. Энэ байна. За. Энэ Монгол банкнд байсан шүү. За. Энэ даваа далаатай энэ нөхөртэй байж байгаа. За энэ даваа далааг юм байна шүү дээ. За энийг харъя. Энэ энэ дээр ингэж байгаа шүү. Монгол банк гэж байгаа юм. Монгол банкнд гэж байгааз 7-оос 14. Үнэ үү? За тэгэнгүүт 7-оос 14 гэж байгаа энэ харж байгаа зэ. Тэгэнгүүт энэ баяр даваа байна шүү дээ. Баяр даваа хэдүү? Монгол банкнд энэ чинь насаараа Монгол банкнд ажилласан юм уу? Тийм бооз. Мэдэн шүү дээ тий. За ингээд цуг ажиллаж ирсэн найзыгаа баяр даваа гэж сонгон шалгаруултгүйгээр мөн сонгон шалгалт байхгүй шүү. Тэгээ энэ сошиал маш хөгжүүлэх хийж чадахгүй гинэ. Хэл ус байхгүй гинэ. Орчуулах хэрэгтэй гинэ. За. Хамжуу давтлагын найз гэдэг нэг хамжуу гэдэг түрүүний бүсгүй байх нь тийм үү? Энэ өөрийнхөө амаар даваа далаатай 2003 онд Баянгор аймагт Номон далай их сургууль цуг төгссөн төгсөлтийнх нь найз. Энэ хин чин захирал нь хэдэн он вэ? Өөрийнхөө амаар хэлсэн. Захирал нь 85 оны юм залуу. Энэ 85 оны. Сайн л залуу. Лам зөйг ингээ авсан. Сонгон шалгаруултгүй шүү заа юу. Найз чамайг бодвол найз нөхдөд татаад явдаг сайн залуу. За. За Зоригт бат сангийн амд байсан гинөө. Хараа. За энэ дурагт энэ хараа энэ. Энэ үү. За энэ сангийн амд даваа далай хэдээс хэдэн онд ажиллаж харъя. Даваа далай сангийн амд 21 он л гэж. 21 онд ажиллажсэн байгаа ч мөн үү? Тийм байна. За тэгвэл энэ нөхөр байна шүү дээ. Сангийн ам гэж байгааз? Сангийн ам гэж байгааз? Мөн үү? Сангийн амд цуг ажиллаж ирсэн одоо гологдоо явцсан нөхрөө давуу байдлаар шууд авцсан. Минд хоёр гэж юм уу? Минд хоёр гэж энд байна. Энэ байна. За. Хаана вэ? Тэгэхгүй энэ гэхдээ бас л ингэ. Бас сангийн ам хараа. Сонгон шалгаруултгүй. Сангийн ам цуг ажиллаж ирсэн. Ингээ яагаад ингээд асуудал дэвшүүлээд байгаа гэхээр сонгон шалгаруулт хийгээч. За наадах чи яриад байгаа. Сонгон шалгаруул эн чинь эцсийн дүрийн үрд угийн үрд ерөөсөө ямар асуудал үүсэж байгаа гэхээр сонгон шалгаруулалт гэдэг юм л байх ёстой юм шүү дээ. Сонгон шалгаруулалтаар энэ явах ёстой шүү дээ. Яагаад сонгон шалгаруулалт ийм өндөр хэмжээний сонгон шалгаруулалт гадаа дотоодгүй амар зарлж те одоо манай хэрэглэхийн дарга байсан амар солонгуй амар лаг хүмүүс баг бүрдүүлээд ингэсэн хэрнээ дээр наавч сонгон шалгаруулалтгүй юм хачи юмнууд ингээд газрын хаанаас ухаж гаргаж ирээд ингэ тавьчихдгийг юм бэ. За хөөе бас хэл гэж байгаа шүү дээ. Даваа далайг та сангийн яамд Монгол ангинд Монгол банкнд за тэгээд дээрэс нь энэ Баян онгорт нэг төгсөлтийнхөө найзуудыг давуу байдал болгоод ажилд авна гэдэг бол ашиг сонирхлын тухай хуулийг зөрчиж байна уу? Мэдгүй. Яач.
зөрчиж байна. Гомдолтой байна. Сонгон шалгаруулалт хийлдэ. Гомдолтой байна. Тэр Баян хонгорын баас байна уу, шээс байна уу, хинд хамаатай юм бэ? Сонгон шалгаруулалтаа хийгээд энэ юу компани дотор ингээл тавьчих. Хоёр тэгвэл эднэрээс илүү мундаг залуучууд Монголд байхгүй юм. Юу ярьж байлгүй яад юм бэ? Эдгээр чи юугаа баасаа мэдг юм бэ? Эрдэнэ төлбөрийн талаар 12 саяын цалинтай газрын захирлуудыг ажил давна гэхэд хэдэн ангид ирэх вэ? Ришээс булан шүү дээ. Булна үстэй мянгаараа ирнэ Булан шүү дээ, тий. Мянгаараа ирээд сонгон шалгаруулалтыг би лайвдаад чи асуулт асуугаад мөн үү? Окей, би англи ингээд битээ хоёр хөөш харилцан яриа хийж л та дүү. тэгж яагаад олон нийтийн өмнө сонгон шалгаруулалт хийгээд авал шудраг байна мөн үү? Мөн. За даваа далайг ажиллаа авахт би очилсан. За даваа далай ахын дөө. Өмнө чи тэр юу Эрдэнэс Монгол дээр нэг явж исэн гэд яриавс чи лайвг нэг очив. Би лайвг очив. Би тэр түрүүний ажлын байлгаж байгаа нэг ярьсан юм шүү. Тэгээ би түрүүнийхээ ажиллаа авахд би очив. Шантаж хийж явсан юм шүү тэргээр. За чи сонсч миний лайваар ярьцсан байна. Тийм үү. За юу гэсэн гэхээр зэрэг нөгөө Монгол энэний өмнөх захирал наран зогт чинь Монгол банкны ерөнхийлөгч болоо явчихлаа. Тэгсэн дээ. Тэг хүмүүс ойлгохдоо мөнх эрдэнэ очиж лайвдж хагаад наран зогтыг дээш нь ч бай доош нь ч бай явуулчихлаа мөн үү? Гүү наран зогч мундаг залуу. За яг хөө. Тэгээд наран зогтын оронд мөнх эрдэнэ нутгийнхаа дүг томилуулчихжээ. Юу л лагийн чи. За тэгж харна мөн үү? За тэгэхээр би очиод энэ төлөөлөл өдөрт зүйлийн хуурлаар даваа талаа томилогдож байна гинэ. За. Энэ дотроос нэг хүн надад хэлсэн хэлсэн. Тэ. Юу гэсэн чинь за танай нутгийн дуу даваа талаа томилогдлоо. Чиний нөгөө юу яагаад байдаг? Газрыг Эрдэнэс Монголын. Тэгсэн чинь халаас илгээ хийж болохгүй шүү. Мөн үү? Бид нар нэг зөвлөмж өгсөн юм байна. За. Тэгсэн юу гэсэн би багаараа ирнэ гэсэн гинэ. Дураараа юу? Бага тэгээ сонгон шалгаруулалт авал та. Багаараа эднэрийг сонгон шалгаруултгүй шаацсан заа юу. Энийг ингээд юм хараалын үг гэж багтахаар байгаа нь. Би чамна хараалын үг. За тэгэхээр би очиод өгшөө ихгүй юу. За даваадлаа. Чи тузын хурал дээр би бүх ажилтныг цуглуулж байгаа зааланд нь оруулаад лайв гүгэр мөн үү? За. За өнөөдөр хүн болгон та нар шиг өндөр цалинтай ажилд ормоор байна. Залуучууд тийм биз? За та нар бол ахын дүүнэрээ залуучуудаа гэх нэг танил талаараа ажилд ороод даваа байд олгоодаг бол Монгол улс яаж хөгжих юм бэ? Бүгдээрээ л гоё амьдрал та, гоё ажиллал та тий? Шудраг баял та. Тэгэхээр даваадлаа чи энэ дотроос цомогтоход хэрэггүй газруудаа татан буулгаад энэ 754 төгрөгийг хэмнээд тийм ээ? Илүү гарсны улсын төсөв төлбөрлөлөө төрөх эмчсэн багш нартаа олдохыг бодож зорж ажиллаарай. Мөн үү? За хоёр тэгвэл чи гаднаас хүн авахар болох юм бол энэ зайхан залуучуудаас дотроос нь сонгон шалгаруулаарай. Одоо өмнөх захирлуудыг явуулахаар тэр бүмийн тэтгэмжгөө явуулсан байна шүү дээ. Баримтан тэр байна тийм ээ? Тэгэхээр тэмэн дээр ямааны гарц гарнаа. Тийм биз? Улсын төсөлд орох хэвээр мөнгө хорогдноо. Чиний алаасаас харах гэж байгаа юм биш ээ. Тэг би хилчээ явдаг байхгүй юу? Та намайг яваад нохоо гисч юм шиг маа гэж нэгж байгаа. За одоо даваадлаа юу гэж нэгэ? Мөнх эрдний эцсийн зогсоол юу юм гинэ? Эцсийн зогсоол татан буулгая. Мөгөж чамд нааж ганц л юм бил. Хүнтэй бити тэр хүнээр дамжуулж ярьж. Яг хүнтэй асуудал бол шууд өөрөө л ярьж. Өөрөө гэсэн над юм авшиж байгаа. За энэ дээр шүү дээ. Одоо ингээд сайхан базаад нэг юм хэлчихье. За шинээр хэдүүн ажил авсан байна гэлээ. Надад бичиж өгдөө. Даваа далаа очсноос хойш охин компаниуд 20 хүн авсан гэж. 20 хүн авсан. Энэ дээр бичсэн. 20 хүн Эрдэнэс Монгол ажилд авсан. Сонгон шалгаруулалтгүйгээр 20 хүн авсан. За юу. 20 хүн авахтаа байна шүү дээ. Юу гэж хэлж авсан гэ? Ингээд сонсч хой. Өмнө энэ ерөнхийлөгчийн зөвлөх байсан заа юу. Ерөнхийлөгчийн тамгын газраас хүн өгч байна. Хизээш тийм байхгүй. Хизээш тэхгүй. Монгол улсын ерөнхийлөгч ухнаагийн хөрс ерөнхийлөгчөө. Хизээш таны зөвлөхөөр ажиллаж исэн гинэ даваа далаа. Таны нэрийг барьж байна. Ерөнхийлөгчийн институцийн нэрийг бариад 20 хүн ажилд авцсан байна. Баримт бодлоготой авсан тэгэж хов ярьж ерөөсө болохгүй. Монгол улсын ерөнхийлөгчийн нэр хүрэнд гэдэг бол үндсэн хуулиар хамгаалалттай байдаг. За тэгвэл даваа далаа яагаад 20 хүнийг ерөнхийлөгчийн нэрийг бариад авчваа? Тэгвэл тэр юу нэр барьж хийж байгаа хүний л асуудал. Дээр нь би бол наадах хов гэж үзэж байна. Бид нар ерөнхийлөгчийн нэр халдах ёсоогүй. Би халдахгүй шүү дээ. Би бас дээр нь Монгол улсын ерөнхийлөгч өнөөдөр ямар хууль санаачилж байгаа. Улсын хурлын гишүүнийг эргүүлэн татдаг хууль санаачлаад Монголын ард түмэн бүгд дэмжиж орилдоод өстой уухаалаад явж байхад их хурл энд нэг ерөнхийлөгчийн нэрийг бариад хүн ажилд оруулаад аваа. Шал энэний төрсөн ах нь манай үе миний найз заа юу хөгшөө. За Чингис хаан өнөөдөр ураг төрлөөс өөрийнхөө аппаратанд хизээч тийм
өрлөг жанжин тухайн үеийн дарга марга сайд болгож байгаагүй шүү. За юу. Тийм бах тийм. Үнэн биз? Үнэн. Жинхэнэ эрлэг баатруудыг тухайн үедээ сонгон шалгаруулж авдаг байсан. Мөн үү? Тийм. Тэр үедээ тийм л Арахан хааны хүүдүүд дотроос ахмадын биш гэж яагаад хамгийн одоо шилдгийн шилдэгэн гэж байгаа сонгож авсан. За тэгвэл өнөөдөр Монголын төрд ингээд нэг те найз нөхөд давуу талаа ингэж нэг балиар золби юм ярьдаг. Тэгэхээр өнөөдөр Монголд мянган залуучууд байна. Эднэр яагаад хатгашаа гараад байгаа юм? Монголд эдний боломжийг энэ зандын шатрын ажил томилсон даваа талаа мэтийн паразитууд ингэж яг энэ даваа талаа захыг нэг хэн жишээ шүү. Чи яагаад тэгээ даваа талаад та хоёр тэг хүн шиг айтайхан уулзчаад одоо яагаад өнөөдөр ингэж би бол лайвыд очлоо. Очсон чи сая чи миний лайвыг үзсэн үү? Даваа талаа битүүрийн лайвыг. Би харсан. Хүн халаагүй. Ажил хийх гэж байна. Хүн авсан хуцаж өгсөн шүү дээ. За тэр гад. За энэ хараа гадаадад энэ өндөр үнэтэй сайтн дээр чи энэ хараа Financial Times. Financial Times гэдэг энэ санхүүгийн мэдээ. За юу. Санхүүгийн мэдээгээд энэ олон улсын төлбөртэй сайтн дээр хөөш Монгол улсын уул уурхай сайдаас илүү ярилцлага шаардчих өгсөн. Инглээ хараа. Риогийн тухай энэ бүтнээрээ байхгүй юм уу те? Бүтнээрээ байгаа хэвлээ дээр. Бүтнээрээ. Хөөш энийг би судлаад асуулаа. $50,000 энэ ярилцлагыг өгдөг юм байна. Би нэхэмслэгээ явуулгаад нэг англи хэлний өндөр бичүүлэхгүй юу? Та манай сайт дээр ярьсан $50,000 хөөе. За тэгтээ сэтгүүлчтэй даваа талагаас энэ эдэн төгрөгөөр энэ ярилцлагыг асуу, баримтыг асуу. Хоёулаа тэгтээ шилэн дарснаас дараа харчих тийм ээ. $50,000. Тэгтээ энэний ханшин $50,000 шүү. Өсөв бол байгаа юм байна. Байна. Энэ улгаач байна. За тэгэхээр би яг үгээр одоо шүү дээ. Одоо бид нар яах ёстой вэ? Багш эмчнэрийн цалинг нэмэх хэрэгтэй. Тийм. Яаж нэмэх юм? Бид нар өнөөдөр те одоо сангийн сар болдын жавхлан хэлээд 810 тэрбумаар нэмье гэж байна. 25% нэмье гэж байна. Бид нар шинээр машин зохиогоогүй. Шинэ уурхай ашиглалтанд оруулаагүй. Бид нар оюутлогоо 5-7 ингээд эрдэнэт бархан төмөр ийм юмнуудаа одоо ашиглаж ийм юмнуудаа хийж бид нар мөнгө олно. Гэтэл олж байгаа мөнгө маань ийм шал дэмий юм зарцуулагдаад байна. Хэд жиргэн одоо өмсний аудитын газрын дарга одоо хэн блэ? Танай намын Магнасрын дарга даваа далайг томилогдсноос нь хойш өнөөдрийг хүртэл аудитын шалгалт оруулж өгөхийг эргэн үнэгээр хүсэж байна. Татвар төлөгчдийн мөнгөөр та нарт талинжиж байгаа тийм биз? Тэгэхээр иргэний хүсэлтээр шалгалт оруулахыг хоёулаа албан ёсоор хүсэж бас бичгээр давхар өгч идэх үү? Тийм. Ерөөсөө эдний аудитын нийлүүлээд тийм. Үндэсний аудитор л өгчих ёстой. Тийм. Нэг хоёрд нь шүү дээ хариуцлага. За манай цогоо энэ Эрдэнэ төлөвлөрийн шилэн дансыг хэвлээд ирсэн байна. Энийг хоёулаа Эрдэнэ тэгээд туслалаа юм. Наа чи шилэн даас шүү. Аудитын дүгнэлт. За би ингэсэн. Мөгөд яг Эрдэнэтийн аудитын дүгнэлтийг уншаа суужээ гэж байгаа би чамд. За уншаа сууж. Энийг ингээд чи нэг ханаас болов? Шилэн данснаас л авна шүү. Бүгдээр хөвлөсөн юм тийм. Шилэн дансан дээр чи аудитын дүгнэлт ингээд оны эцсийн баланс, удирдлын баланс дээр гарна шүү дээ. За би ч гэсэн одоо шилэн данс ухацсан. Энэ хараа. Энэ хараа чи энэ Эрдэнэ Монголын аудитын дүгнэлт. Маа унш. Бас заа. Эрдэнэ Монголын аудит юм унш. Тийм, юм унш мөн гэсэн заа. Дээр нь хараа ийм хариуцлага одоо хариуцлага юм. За. Тэр нэг хонсон байна уу, нэжгээд хонсон байна уу? Ерөөс амаахгүй. Хариуцлага. Ямар хариуцлага тооцох юм? Энэ үр дүнгүй мөнгнүүдийг бүгдийг буцаад төлөвлөх ёстой. Одоо тэр нэг буцаад ажилдаа орсон байгаа нь 96 хэдэн сая. Шүүхийн шийдвэрээр ороод ирсэн хүмүүсийг захирлын буруу томилгоогоос салсан учраас захирал өөрөө төлөх ёстой. Зөв. Даваа далайгийн цалин 35 саяасаа төлөх ёстой мөн үү? Мөн. Дээр нь яг бидний энэ төсөвт орох ёстой 750 тэрбумаас биш шүү дээ. Тэтгэмжгээ мөнгө аваа явцсан байна уу? Тий. Тэтгэмж аваа явсан хүмүүс буцаагаа тэр мөнгөө төл. Одоо энэ хулан төл. Хөөе. Энэ хулан хий оруулсан юм. Би яаж бэ? Энэ хулан 96 сая тэтгэмж аваад даваа далай ажилд аваад хөш. Захирлын зөвлөлийг гişүү гэдэг үү? Тий, нэг зөв. Тэгээ дахиад одоо юу нэ? Дахиад сарын 12 сая. 12 сая. Хөш. Одоо баахан бэтүүд гэж самсан байсан шүү дээ. Тий. Бэтүүдийг чөлөөлөнгүүтээ буцаагаад захирлын дэрэгдэх зөвлөл гинэ. Эрдэнэт.
Эрдэнэс Монголд хойш. Эрдэнэт. Үгүй Эрдэнэс Монгол дээр бас авцсан хөшөө. Бас уу. Бас. Одоо нөхдүүд ингэж хөлөөлж явуулсан тийм гоо тэд тэд нар одоо менежер манай хоёрт нэг бахан одоо тавьсан. тийм шүү дээ нөгөө ган төмөр хоёрын. Тийм. Энэ Улаанбаатарын хуучин засаг захиргааны байр шүү дээ. Хотын захиргаан. Тийм. Хотын захиргааны байранд даваа далайгийн захирлын дэрэгдэх даваа далайгийн зөвлөл байна гинэ. За. Үгүй үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэж байдаг болохоос би нэг компани захирлын зөвлөлийг сонсоогүй байна. Гүйж болно шүү дээ. Чи сонссон уу? Гэхдээ яг уу гэхээр одоо бол бүгдээ бид нарт бол энэ юу хэрэггүй. Энэ Эрдэнэс Монгол гэдэг байгууллага За ерөөсөө саяхан Эрчис Монголыг татан буулгасан. тэгсэн. 5 тэрбум төгрөгийг хэмнэсэн. Мөн үү? Хийцгүй компани гэдгийг нь харуулсан. Юу 5-аас ч их. 5-аас их тийм биз? За дээр нь яг уу гэхээр хариуцлага. Хариуцлага тооцоо. Одоо буцааж төлүүлээд хариуцлага тооцоо. Эрдэнэс Монгол татан буугдсан чинь Эрдэнэс Монголд ажиллаж исэн гаруудыг Мят руу шахаж гин гинэ. Сонссон уу? Мятд ажилд орсон надулчаа. Үгүй яг хүн хаанч ажилд орж болно. Тэр чадвар За чамаас нэг мас скил найс өргөшөө. Чи энэ ч зогсож. За энд MCS Апо компани гэж бичээдэгтэй энд. За. Яг ч энэ доор ч. За ингээ MCS за. За. MCS. Апо. Апо. За. Таван богд. За. За. Энэ компаниудтай адилхан аж ахуй нэгж мөн үү? А энэ хувьцаат компани. За эднэрийн тайланг үндэсний аудит татвар шалгадаг тийм ээ? Татвар шалгана. Татвар шалгана. За. Эднэр энэнд мөнгө өгөх үү? Эрдэнэс Монголд мөнгө өгөх үү? Яасан гэж мөнгө өгөх юм? Яг тэрнтэй хөөс эднэрийг Эрдэнэс Монгол шиг нэг компани байгуулад менежментийн төлбөр өгөх үү? Маа үстэй. Хөөс энэ Апо MCS Center энэнд мөнгө өгөхгүй маа өгөхгүй зөө. Өстой маа гэж. За. Эднэрээс болохоор ийшээгээ мөнгө аваад байна мөн үү? Чи нэг юм ойлгоцгоо. MCS-ийн захирлууд, Апогийн захирлууд, Таван богдын захирлууд Чангараар тэгэхгүй сонсогдохгүй шүү. ийм хүмүүс чи ямар хүмүүс байдаг гэж. За. За нэг тэр боловсрал янз бүрийн юм яах. Одоо одж байгаа нэг юунд чек сургууль биш ээ. Апо уцаагах юунд чек сургууль төгсөн үстэй. За. Одж байгаа л хаана нэг Украинд нэг сургууль төгсөн үстэй. За. Тэгээд болоод Тэ. ямар шалгуураар Апогийн ундааны цэргийн дарга болд юм бэ? За. Ямар шалгуураар таргныхын дарга болд юм бэ? Ямар шалгуураар MCS Coca-Cola-ны мэндээ захирал шалгуурыг хагасан юм бэ гэхээр хэдэн бизнес олсон бэ? Хэдэн төсөл хэрэгжүүлсэн бэ? Хэдэн хүнийг ажилдаа болгосон, хэдэн төгрөгийн татвар улсад төлсөн бэ? Тийм нь шалгуураад өгөхгүй дандаа. Одоо Апогийн жишээ нь манлаа захирлаа шүү дээ. Одоо нөгөө юу нэ хүнсний. За. Манлаа энэ бол бүр үхэр тэжээх тэр ногоо цагаа тарих марих тест. За. Бүгдийн бүр баабар бэбэргүй мэдээ түн мянган татваруудад мянган зовлон туулаад ирсэн хүнийг за чи манай юуны захирал болгодог байх. Саяны одоо залуучууд яг төрийн ингээд ажлын дадлаг туршлагатай болно. Гэхдээ яг хэдэн проект ийм өдөр сангийн яамд юу гээгүүлсэн юм бэ? Монгол банкнд юу гээгүүлсэн юм бэ? Ийм компаниуд өдөрж байгаа хүмүүсийн шалгуур шал өөр байх хэрэгтэй байхгүй да. Яг чиний яриад байгаа Апогийн мундаг захирлууч байх хэрэгтэй. Зөв. За зөв. Toyota-гийн захирлыг Зөв. Яг зөв. Наад чи одоо энэ арга өшөө. Яг зөв. Чи наад зөв асуулт байна. Яг тийм. За энэ арга төслийн удирдлага энийг харуулъя. За юу. Хөш. За. За энэ амар лаг намтартай юм байна. Хөш. Энэ яг хөш. Энэ ерөнхийлөгчийн хамгийн газар сангийн яамд яг юу гээгүүлсэн юм бэ чи? За хэлээд өг. Мөн үү? Чи түрүү Апогийн захирлыг тэгээ ийм дурслагтай гэж мөн үү? Юу гээгүүлсэн тайлангаа тавь. Би сангийн яамд 16-аас 21 оны хооронд ажиллахдаа ийм гээгүүлсэн эдэн төгрөгийн одоо Монгол улсад орлого оруулсан гэд тайлангаа тавьдаг чи. Хөөе нөхөр. За дараагийнх нь. За хөш. Энэ цэрэм балжирын төгс буян гинэ. Хөш. Энэ нөхөр Эрдэнэт үйлдвэрийн энэ ийм газар хариуцсан захирал байсан юм байна. Ой толгой. За чи яг эдгэрт юу гээгүүлсэн юм бэ? Хөөе. Энэ хараа. За энэ нөхрийг дамднямаа чиний найз хөөе. Яг дамдных мөн ч. Оо тэгж ярьж гэн үнэн. Чи хөөс эднэр татаагүй болвол шууд очих уу?
Сонгон шалгуур. Даваа далаа өөрөө хөөс дамжин ям захирал энийг шахацлаа гэд ярьсан бай. Биний хөш хоб битий. Ус сургаар ярина хулгайчуудыг. За. За чиний л юм. За энэ шишин энэ сангийн яамд юу гээгүйс энэ хилцсийн дарга төрийн сангийн. За чи яг сангийн яамд юу гээгүйс? За түрүү энэ шилэн цагаа эднэрт ингээ мундаг хүмүүс гээгүүлээд салбар компани захирал болж байгаа гэж байна мөн үү? Амар шалгуураар. Амар шалгуур. Чи яг сангийн яамд юу гээгүүлсэн? Одоо шүү дээ наа. 18-аас 2006-аас 18 онд сангийн яамд ажиллажээ. За яг юу гээгүүлсэн? Хөш. За өөр. Хөш. За энэ нэг залуу байгаа заа юу. За энэ өмнө Эрдэнэс Монголын дэд захирлаар ажиллаж исэн юм байна. За юу. За тэгэнгүүтээ Юу гэдэг залуу юм захиргаа захим. тэгээд сүүлд нь энэ даваа далааг ажилд орохоос өмнө энэ тамгын газрын дараагаар ордсон юм байна. Энэ нараа захим хөгжил газрын дарга гэнэ үү? Тэ энэ захиргаа гэсэн тамгын газар заа юу. Тэгсэн чинь даваа далаа ирээд энэний тамгын өөрөө цаавч цэпэндээ хийгээд энэ нөгөө нэг юу нөгөө хууль юу хүний нөөц хоёроо салгаад тэгээ энэ болохоор юу хийж байгааг бол одоо жолооч одоо үйлчлэгээний ажилтан харуул хамгаалагч хариуцна гинэ энэ. Тэгээд энэ араа ийм хийж. Зөв үү? Тэгээд энэ нөхрийг би таньдаг. Тань одоо чамд бол олон таньдаг дүүнрөөс ярих гэхээр те. Тэгээд энийг даваадлаг за энэ дотор чинь миний нэг таньдаг дүү ажиллаж байна. Чи энэс зөвлөгөө аваа яваарай. Миний таньдгаас гэсэн. Энийг Макс даваадлаа. За. За энэ одоо сангийн яамд яг юу гээгүүлсэн юм бэ? Ой. Юу гээгүүлсэн? Хүн болгоо яриул ярих юм байгаад болоод тэгээд хамгийн сонгож. Оо очилдоо ярилцсан. Ойлооч ярилцсан. Тэг сонгож шалгав. За энэ нөхөр хаана хэлж ирсэн? За. Уул уурхай яам, төрийн захиргаа удирдлагын газар хууль хэлсэн дарга. Ой. Сангийн яамны төсвийн бодлогын газрын мэрэгчлэлтэн. Сангийн яамны төсвийн бодлого Дэлхийн банкны дотоод зөвлөх. За энэ ч яг сургууль нь яах вэ? За уул уурхай яамд юу гээгүүлсэн ахын 18-аас 22 онд. Юу гээгүүлсэн бэ яг? Мөн үү? Одоо хараа мөнгө ийм байхгүй. За ийм байна. Манай улсад ерөөсөө юу хэрэгтэй вэ? Хариуцлага хэрэгтэй. Дээр дооргүй, хүл толгоогүй. Юу дуртайгаа томилж болж гин, юу дуртай мөнгөөрөө идэж ууж, баач хийж болж гин. Ингиж амьдрмааргүй байна. Намаа дээр дооргүй хариуцлагатай одоо болио төсвийн сахилга бат. Ой, мөг юм. Төсвийн сахилга бат. Томилгооны сахилга бат. Тэр энэ төсвийг томилсон энэ нөхдүүд мөнх эрднэр ажиллаа заалгав гэжтэй болооч гэн ажлын заахгүй заахгүйг сэтгэл мэтгэлээ дараавал. Ямар ч үсэн энэ төсөв мэдэж энэ ард түмний баялагийг гарын салаагаараа урсгаж зарцуулж байгаа хүмүүсүүд хариуцлагатай байх хэрэгтэй. Тэр хариуцлагатай хүмүүсийг заавал шонгон шалгаруулах хэрэгтэй. Алдаа дутагдал гардаг бол шууд тэр за танаа намын томилгооч юм байна уу? Гишүүн байна уу? Эвэр байна уу? Төөрэй байна уу? Хусдаг байх хэрэгтэй байхгүй юу? Танаа намын томилгоо мөн үү? Танаа намад их хурлнэр дэвсэн даваа талаа. Мөн үү? Тэгээ над чи адилхан танаа намын боловсон юу яаж чадаагүй шүү дээ. Тэ. Танаа намын боловсон юм л байна. Заавал сонгон шалгуу. Танаа намаар томилоход намын одоо хуучин цагт бол ингээд үгүй манай намд те мэдлэгтэй, боловсралтай, чадaltaй, хариуцлагатай хэдэн мянган залуу байна заа юу. Ганцхан танаа нам гэ бити тэгээд бай. За өчигдөр танаа намын танаа баян хонгорын. Тийм манай баян хонгорын тий. Тэгвэл. За тэгээд ямар вэ? Би зүгээр би гэж баян хонгорын нутаг ус надад танаа ус байна. Танаа баян хонгорын. Танаа баян хонгорын жоохон эвтэй байж болдгоо юм уу? Энэ Монгол улс нэг баян хонгорынхон хоорондоо эвтэй байвал нэг Монгол улс жоохон тайван байх гэдэг. За энэ жижиг Женко од жаргал хоёр ч хоорондоо эвтэй байж болдгоо юм уу? Даваа далаа та хоёр хоорондоо эвтэй байж болдгоо. Энэ цэнгэр үстэй цэрэн нөгөө Чингис хаан хоёр ч хоорондоо эвтэй байж болдгоо. Хөшөө. Монгол улсын төсвөөс ард иргэдийн боломжоос сулгаа хийж байгаа улгаа чинь нэг нутаг байна уу? Нэг нам байна уу? Хамаг. Найз нөхдийн дүү байна уу? Надад хамаагүй. Зөв үү? Үнэ зөв. Тийм биз? Зарчим зөв. Би бол танаа намын хулгайч нарыг өөрөө намынхаа хулгайч нартай ан манаггүй хоёулангийн буусрын дуу. Манайг адилхан. Чи бол намынхаа дарга нарыг бол ингээ сайхан магтдаг юм байлээ. Сайн бол сайны чи хоёр бүзрийг ярил л да. Хоёр бузартай баах юм ийсэн. Андлын хөшөөгөө тогийн юм ийсэн. Хийсээ тэр үнэ. Тэр нөгөө юу? Би хараа тэр төсөвдөр хамгийн хэсэргүүцсэн тэр нөгөө юуны үлээ нэг 70 дуурхаа гэдэг юм би шүү дээ. За тэгээд дээрэс нь
Би одоо манай намын одоо Ярвасан бузар ган төмөр жагсаалтаа зардсан. Би бузрыг яриад байгаа шүү дээ. Тэ? Надад нэг нам байна уу хөөш? Чи ардын намаас чи улс төрд ямар зорилгоор явж байгаа? За хоёлаа ээжлэг гоё яриа. Чиний улс төрийн зорилго юу юм? Улс төрд яваад шүү дээ. Хариуцлага шүү дээ. За, хариуцлагатай байх. За. Тэхийн тул чи ингээд улс төрд зүтгэж тийм үү? А тэгвэл тэрнтэй чи адилхан би улс төрд явж байгаа нөхдүүд хөөш. Хоёр эрх ашгаа хойш нь тавьж, улсын эрх ашгаа нэгдүгээр тавьж, Монгол улсаа бодоод, Монгол улс хөгжүүлэх би заавалч улс төрд явах шаардлага алга. Хөшөө. Лайв хийгээд байгаа шаардлага алга. Мөн үү? Би ч гэсэн. Тий. Зүгээр сайхан одоо энэ улс төрд энэ лайв зарцуулж байгаа цагаа би гэр бүлдээ зарцуулмаар байна. Би ч гэсэн. Үр хөвгтөө зарцуулмаар байна. А гэтэл өнөөдөр миний үр хөвгтүүдийн боломжийг, жирийн ардын хөвгтүүдийн боломжийг танаа манаа намын хулгайч нар өрн тараа хийгээд байгаа юм чинь ярихгүй яах. Зөв ч гэсэн адилхан ярьдаг шүү дээ гүшүүн. За юм байна. Тий. За ингээд өнөөдөр миний нэвтрүүлэгт лайвтай жичин нэвтрүүлэгт хүрэлцэн ирсэн одоо шилэн цогоо буюу Бачуулганы цогт гэрэл гэж сайн чэйжлээрээ. Тий. Уг нь бол одоо энэ цогт гэрэл шиг хүн ордонд бас нэг гишүүн болчоо шилэн данс яриа сууж байхад бас хэрэгтэй юм байна төсөвдөр мөн үү? Тий. Сэлэнгийнхаа, Дарханыхаа, Төв аймгийнхаа надад аль нам байх нь хамаагүй. Ардын нам ч гэсэн зөв хүмүүс байгаа, буруу бузрууч байгаа. Манай ардчилсан нам ч гэсэн зөв хүмүүс байгаа, буруу бузрууч гэсэн байгаа. Мөн үү? Монгол улсад ч гэсэн зөв хүмүүс байгаа, буруу бузрууч гэсэн байгаа. Гэхдээ аль болохоор энэ улс орны чинь тийм зөв сэтгэлтэй, хариуцлагатай сайн хүмүүс улс төрд гарч ирж ийж хөгжүүлнө гэхээс биш. Өнөө маргаашаа харсан. Одоо ингээд төсвийн мөнгөөр бандаж амьсаа угаалгадаг мөн үү? Хэвлэл мэдээлэл зарцуулдаг. Найз нөхдөд ажилд авдаг. Хохин компаниудад одоо Эрдэнэс Монголын захирлын нөхөр даваа далай чинь хохин компаниудын захирлыг дуудж ирэл анкет өгөл явуулчихна. Одоо энэ охин компани энэ ард байгаа компани захирлуудаа бит хоёр та нарын шилэн дансыг харна, боловсон хүчин шин томилгыг харна. За зөв үү? Зөв. Хэдэн сарын хэдэнд ямар сонгон шалгаруулалтаар хэн гэдэг хүнийг ажилд авсан бай гэдгээ тайлгна шүү. Өнөөдөр дарга өгдөг биш. Энэ олон нийтээс энэ сайхан боловсон хүчнүүдээс Монгол улсыгаа иргэдээ сонгон шалгаруулж авах хэрэгтэй. Танай намын ардын намын цагаан байрнаас биш. Манай ардчил намын ган төмрийн найзуудаас биш мөн үү? Өнөөдөр зөөгөн монголчууд ингээд гоё л явуулдаг тийм үстэй. 3 сая 500 мянгуулаар гоё шаагилдаг. Гоё шаамар биш. Тий. Мань нэг юм үлчгөө. За тэг. За тэгээд өнөөдрийн лайвыг үзсэн нийт хүмүүстээ их баярлалаа. Лайв маань бас 20 минут хоцорж ирсэн дуучлал хүсье. Өнөөдөр би мөөгийгөө хүндгээд өнөөдөр би нэг хөлний хагалгаанд орчиход бас хүндэтгээд ингээд хойшлуулад ирлээ. Маргааш өглөө ингээд хөлний хагалгаанд ороод ингээд явчихнаа. За тэгээд мөөгийтэйгөө ингээд анх удаа тий Ардын намын лайв чи, ардсан намын лайв чи хоёр нийлээ суулуу. Бид нар ч одоо лайв чи хэлэхгүйгээр хэлнэ шүү дээ. Би хойш дороод хийж болж байгаа. Би нэг 10 жил болж. Би нэг 2 жил болж. За тэгээд заяа. Тэгээд ер нь нөхдөө яг хоёулаа хэрвээ энэ үзэгчд ингээд хэрвээ хүсвэл хоёулаа ингээд цуурлаар явъя. Тэгээд явъя. Би бол цуурлаар явъя гэж бодож байгаа. Дээр нь ингээд нэг одоо ингээд явахтай юм ингээд дөнгөж ганц эхэлж ин тэгээд найз маань ингээд суугаал ганцаараа ингээд тачигнуулаад ярьчдаг. Юмнууд ингээд хоёр сууж. Тэгээд жоохон ингээд нэг микс зих зүгээ заяа нэг хүмүүст ингээд нэг баримт материалаа файл майлаар өгөөд заяа ингээд нэг жоохон юутай жоохон үрдүнтэй юм. Заяа. Бас нэг мэлвэсээр хаваад илүү бас нэг тэгээд хоёулаа ингээд энд мангагнаад байхгүй те нэг хоёр хүүхэд ингээд суулгаж байгаа тэр дэлгэцэн дээр гаргаад энэнд ингэсэн баруун зүүн түвшээ слайд юмнуудаа өрчилж өгж байгаа те ингээд жоохон үр дүнтэй юм хийгээд дээр нь бас хуульчнаар ингээд бас бидэртээ бас нийлээ гэж байгаа хуульчнаар бол окей яв. Өнөөдөр би жишээ нь Баян зүрх дүүргийн тэр бузруудад чинь бүгдийг нь авилгатад тавьж газар өглөө шүү дээ. Да манай намын хэдэн бузар өрөөнлээ шүү дээ. Тэр 720 сая төгрөг тэгээд 8 газартай газар эзэмших ашиглагтай 2 машинтай 2 байртай багийн 30 сая төгрөг яах гэж байгаа юм бэ? Ичээч. Тэгээ одоо аваачд өглөө шүү дээ. Тэр чинь манай намынхан байгаа би мэдэж байна. Тэгээ аваачд ингээд өгсөн уучлаарай. 3 сая 500 мянгуулаа гоё наяа л гэж байгаа байхгүй. Тэгээ яах вэ гэхээр одоо хоёулаа ингээд энэ нөхдүүд бүгд хариуцлага тооцоолё. Тэр гишүүн байна уу, сайд байна уу, сайдын дүү байна уу, авгаа байна уу, тэ нутаг ус жалга дов бүр ямар ч хамаа авахгүй зүгээр ингээд өгччихье. Тий.
өгье гэж бодож. За тэгээд яг хөтэ нэг сардаа нэг удаа ганц залгахад асуудалгүй үсттэй тий. Хурааж байгаа л хонин үз тий. Ийм асуудал байна. За тэгээд би нэг зүйлийг яг өөрийнхөө үзэл бодол үнэмшлэр би нэг юм хэлчихье. Одоо ингээд Монгол улсын ерөнхийлөгч нэг хууль санаачилсан байлээ. Гишүүдийг хариуцлага тоосд. Тэрийг дэмжээрээ би хэрвээ тэрийг дэмжихгүй байгаа өөр хүн гарах юм бол би шууд талбай дээр тугаа бариад намынхаа тугааг бариад гарна гэж бодож байгаа. Тэгээ зөв биз дээ. Хариуцлага алдсан хэмбугаа ч гэсэн гишүүн байна уу, од байна уу, мод байна уу хамаагүй бүгдээ хариуцлага хүлээх ёстой. Үнэн биз дээ өгшөө. Тэгэд энэ одоо даваа далаа малаа байна уу, тэ ямар далаа нуур байна уу, цөөрөн байна уу хамаагүй бүгд хариуцлага хүлээх ёстой. Энэний төлөө одоо 80 оны чи 80 оных юм биш шүү дээ. Би 80 оных тийм. Манай 80-ад оных ч амар усуд байдаг шүү дээ. Одоо манай хамт 80 оных шинэ хамт. Шинэ хамт ч 80 оных. Манай асаашуу руу явдаг лайв бас Аса ТV маань хөрхий бас 80 оных шаачдаг. Тий хөрхий. За өөр чи хэм цагдаагийн дараа нөгөө Сүхболт 80 оных сайн залуу шүү дээ. Мундаг залуу. За чим магтах яах вэ? Зарим 80 оныхны бозруудаас ярих хэрэгтэй. Ярнэр манай дэлгэр мөрөн дуучин дэлгэр мөрөн ч 80 оны дэлгэр мөрөн чинь сайн адал явдалтай. Миний муу найз яах вэ тий. Манай оюурд ч 80 оных миний муу найзыг бас данх малх гал янз бүрээр хэлдэг. Сайн залуу. Яг харьцаад дөрвөл аюу сайн залуу. За ийм л байгаа. Яг вэ тэр хүн алдаа оноотойгоо амьдрдیں۔ Дэлхий яг алдаа оноотой хамт яадгийн даадгийн. Гэхдээ манай 80-ад оныхны онооных байд юм аа. Яач утсан онооных байд. Сэтгэлдээ хүмүүс. Би бол он ярих дурггүй. Гөгшин бай, залуу бай, гол нь тэгэл хариуцлагатай л баймаар байна. Хариуцлага. Ерөөсөө хариуцлага шүү. Хоёрдугаар энэ Монгол улс хөгжихэд байна шүү дээ, цагаан. Боловсон хүчний зөв бодлого хэрэгтэй байна. Одоо жишээ нь мис заслын эмч хүнийг одоо мис заслын эмч биш үнээр мис засл хийх гээд байгаатай адил мөн үү? Юу солиороод би одоо энэ хөдлөө дурангийн хагалгаа өнөөдөр хийж чад өөр хүн өөр мэрэгжлийн багийн орж ирээд би чи зайлаач. Тий. Зүрх. За тэгвэл мэрэгжлийн хүмүүсийг сонгон шалгаруулж явж ээж байгууллага болгон зөв боловсон хүчний бодлоготой байж ээж Монгол улс одоо бүх олон газар хэлтсүүдийн байгууллагууд чинь бас одоо нийлж ижил Монгол улсын хөгжил үргэлжлэнэ үстэй. Тэрнээс иш баригчлалын хөгжлийн төвийн дараагаар трактор комбайны механик хүн тавьжвал одоо тэр барилгын салбар дампуурнаа. Тэгэхээр танай нам бас боловсон хүчний бодлого дээр анхаармаар байна. Танай нам бол за хоёрдугаар ийм байна өгшөө. Манайх бас аймаараа би бас бузар юм ярьж байгаа. Танаа тэр нэг тайган майган бол бас ёо энэ чи юу гэдэг тэр чиг. А шивгч одоо юу? Шивгч одоо юу? Танай оюутны бэд штэ манай нам тайган бэд. Бас зэрлэг штэ. Бас нөгөө юу илэрэгч уянгагийн чи Таиландын консулор явах гэсэн бургам минь ёо. Би яа илэрэгч уянгаа явах болно штэ харин аа. Ёо. Эрдэнэ хөөе тэр яах вэ? Эрдэнэ Америк руу Сан Францискод англи хэлний ааг үндэд консулор шатс. Одоо ирсэн баян гол дээр хэрвлийг явж байна. Үш тэр болохгүй штэ. Амар уу? Харамчаар намаа зарах гэж байна. Төрийн тусгай албаагч тэр чинь. Чи өөрөө төрийн тусгай албаагч байсан сайдаа. Соном зундуу эрднийг чөлөөлөө Чикагод консулын газрын дэд консулаар сонгон шалгаруулалт зарлаад мөн үү? Бас нэг сайхан боловсон хүчнийг аваа. Нас хамаагүй. Би нас ярих дурггүй. Тийм биз? Эрдэнэгийн оронд уу? Эрдэнэгийн оронд. Эрдэнэ одоо тэнд ямар Эрдэнэ одоо энэ ч яриад надтай хэрүүлээ хийгээ явж ээгээ. Сайхан үр хүүхдээ сайхан тойруулаад тий. Нөгөө 3 тамир дээд сургуультай сайхан багшлаад. Манай Эрдэнэ ах одоо тэр нөгөө 3 тамир амралт аажлуулаад Баян булгийн цаана хандгат тийм. Шилчин бол бас ахмах гэдэг их байлдагаар өгдөө. Хулгайч нарыг хүндлэн шүү дээ. Эрдэнэ ахыгаа хулгайч шүү дээ. Яахаар хулгай би ямар энэ хулгайч нар чи ард түмнийг хүндэлсэн юм уу? Хөөе. Эрдэнэ ахаа эхлээ айтайгаа ярил л да хүнтэй. Тий. Хулгайч шүү дээ. Гүг Эрдэнэ ахаа төрийн тусгай албаагч улс төрийн хөөе. Дуу солоо гэж юм. Улс төрийн намын үйл ажиллагаанд оролцож болохгүй. Дипломат албанд ажиллаж байгаа хүн бүр болдгоо юм аа. Болчгоо миний ах. Ирээ сайхан 3 тамир дээд сургуультай сайхан багшил тань чаваарыг. За тэгээд ийм байна хөөш. Одоо танай нам бас нэг хийргсэн ингээд нэг нам дагаж амьдрах гэсэн нэг юм нөхдүүдийг ажил тавихаас болмоор байна. Жишээтэй нэр. За жишээтэй нэр.
Жишээ нь өдөр нэг нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны харьяа нэг газар нэг нөхөр шээчжээ. Сретер гэдэг юм байна. Би сайн таньнаа. Тэгээд ард түн шээс сретер гэдэг нэр өгжээ. Таньнаа. За тэгсэн тэр нөхөр чи өөш мангар Петр гэж нөөш. Их цантай ярваасан их давлын уулгаач хийж шүү. Тим шээдэг, архиудаг давлын уулгаач нарыг бити даргаад халсан байна лээ. Хөш. Игсэн байлаа хөрхий. Ажил томилогдсон юм байна. 2 хоноод тэгээ багтаад халагдсан байна. Танах тэгээ шээдэг, архиудаг одоо танаа намын залууч гэж дээ нэг цүнх баригч. За үнэ ой. Бүгд биш шүү. Ганц нэг тийм усууд байна байсан. За тэгээд одоо хариуцлага тооцоо явуулсан байна. Хариуцлага тооцоод явуулсан байна. Тэгээ хариуцлага тооцчод яг ингээд сретер дээр хариуцлага тооцдог шиг их хурлын гишүүдтэй хариуцлага тооцоод маргааш шууд хадаад явуул ерөнхийлөгчөөлөг бадал тэр хамгийн гоё хөл би надтай энэ дэлхийн ертөнцийн хамгийн гоё хуулаа гаргаад би нэгдүгээр шилэн дансны хууль хоёрдугаарт би юу яа. За өнөөдөр их хурлын гишүүд зардал гар сонгогдож орж ирдэг. Тий. За чи тойрогт хэдэн тэрбум гэлээ зардал гаргалаа. Хэд вүлээ. Нэг 800 сая баг хүрсэн баха. Чи бол хамгийн бага нь те. Бүр үзэгдэхгүй. Минийх бол бүр тэр тойрогт бол баг хамгийн бага тойрогт Даваагийн Зогтбаатар бол үсрээл 500 сая төгрөг. Одоо яг нэг ухуулагч нарын 3 аймгийн салин өгөөл таарсан. Би ухуулагчны зардалтаа ч баг хүрсэн үү яасан. Баг тий. Бид хоёрын хувьд бол ухуулагчны зардал хүрсэн. За тэгэхэд энэ гишүүд чинь 3 тэрбум 10 тэрбумыг сатсан. Үнэн шүү дээ. Тийм биз? Амар сатсан те. За тэгэхэд орж ирээ яаж? За нэг нөхрийг газрын дараагаар томилж гин өгшөө. Гишүүд. Тэгдэг үнэн биз? Үнэн. За одоо яг сонгуульд явсан хүмүүс тавьж байна. Сонгуульд явсан хүмүүс жигтэй тэнд тавьж штэ хөө. Хөвсгөлөөс гарсан Мөнхбаатар харахад нэг дайхан дараахан залуу гэнэ. Хүн гişүү тулахтай. Хөвсгөлийн Мөнхбаатар хуучин сайд өссөн. За. Тийм үнэн мундаг. Өөрийнхөө найз Бачуулан гэдэг найз нь танаа намын те. Монголын төмөр замын дараагаар тавьсан тэр нь тэмчиг хулгай гэж сурч. За би тэр хүнийг таахгүй. Хоёлаа дараа Монголын төмөр замын үзье. Шилэн дансыг үзье. За. Тусарч хаашаа за харж байгаа. За сандаг өчр. Сандаг өчр сая Багнуурын даргаыг тавьжээ. Сандгаа. Багнуураас уу. За мөн. Иймэрхүү томилгоо хийдэг нь үнэн биз? За ер нь заяа. Тэр энэ гэхгүй. Арчилсан намуртлаа. Одоо танаа Бетан хамбагийн төрсөн нэгчийнхэн охиныг юу лээ? Чингис хаан үндэсний баялагын сангийн дараагаар тавьсагсан шүү. Дандаа тэнд Бетан компанийн сонгуульд явсан хүмүүс одоо манай Бетан ахын л одоо тий хүн биш үү гэж хэлээ шүү. Яг хов яриг гэвэл бас хов ярина шүү. За хүний өөр ингээд дахин байхгүй зүгээр нэрэ бузар яриад хоёулаа ер нь 7 хоногт нэг удаа ингээд 7 хоног гэвэл надиал болно гшөө. Тэгвэл 14 хоногт нэг удаа нэг байгууллагын шилэн дансыг харуулдаг хөө. Тэгээд миний өгшөө сайхан ингэ чи хараа. Тус-тусдаа лайв хийхээр хамаагүй заяа. Тэр юу дуртайгаа жалчин. Ирээд ингэхээр хамаагүй хоёулаа зодтолж байгаа хамаагүй нэг хүргий гэсэн юм бол хүрчих шүү дээ. Тий. Найз нь бас нэг юм чамд хэлээ. Би өмнө бас мессежээр би мөнхөрдөөс бас бөөжсэн. Би хэлчихье яа тий. Тийм биз дээ. Миний өгсөн эмэгтэй өмнөнийг бас нэг айтайхан хэлчихье. Заяа. Тэгээ одоо манай нутгийн нэг найз бүсгүй байдгийг. Тэгээ ундрам гээд одоо их хурлын гишүү сайд хийж байгаа. Яах нь өөрхийг бити бас юм. Садар ундрам уу? Бити тэгжээ. Би чамс хэмэдний фэйсбүүкээр л яваад байсан шүү дээ. Зөндөөгүй. Нойлогч юм ба? Үгүй тий. Хүнийг хэлцэг гэхээр тий ингэж бити. За нэг юм ярэ. Ганцхан юм гуй заяа. Ингээд сонсч. За тэгвэл сонсч. Ир вэ нү, им бэ нү, бузар юм хийж байгаа нөхдүүдэд хуулийн хариуцлага адилхан оногдуулах. Тэр хуулийн хариуцлага. Ингээд сонсч. За Монголын улс төр заяа одоо яаж ийн? Олигархуудын хүүхдүүд мөнгөөр зодож орж ирж байна. За ёо. Чи бит хоёр бол ингээл нам гэж яваад байд. Чи манай хамыг таньдаг сте. Таны сте. Би цогоогийн аавтай оюун ундраа компани цуг сонин тий. Бачуулан гэдэг одоо талиагаж болцсон. Талиагаж Бачуулан ахтай. Гэтэ бид гурав ингээ уулзч байгаагүй. Сүүлд би чамайг Бачуулан ах үг гэж мэдсэн штэ. Өөрхий бурхан болсон те. Тэгэд Бачуулан оюун ундраад няр бидэг байсан. Амар чамбай хурдан хөдөлгөөнтэй өглөө цагтаа ирнэ. Орой хамгийн айж уу явна. Үнэхээр мундаг хүн байсан өрхий заяа. За тэгээд уулзах хэвээр хүмүүс уулзна гэж чи өтөр ингээ сүүл наа. Чи нэг жип сервисийн манай рекламыг ИПМ тогтоо уншчихсан юм байна. Зөндөө ийш. 2005 оны үед зөндөө ийш. Ингээ ярил битээр бас түүх байна. Тэглээгээд бит хоёр нэг удаа архиуж үзээгүү. За нэг удаа нэг намынхаа наан цаана
одоо энэ ийм тийм юмтай холбогдож хорн найруулж үзээгүй. За юу. Тэ. Нэг нэгнээс юм гуйж үзээгүй. Харин энэ шудраг зөв зүйлийн төлөө бол нам харгалцахгүй хоёулаа бузруудын бузрыг дэлгийа. Шатлаараа л. За өнөөдөр Монголын улс төр даангаас сонсож өгөх шүү. Уг нь чи битээр шиг бор зүрхээр. Чи юм ажилчаа анги хүүхэд. Би бас нэг ажилчаа анги гэж олооч хүүхэд мөн үү? Тэгэхээр чи биднэр шиг айлын хүүхдүүд одоо улс төрд гарч ирэхэд хэцүү болоод байна. Яагаад гэ? Хүч харалтай. Намрын хоёрын бас чугар чи битээр шиг гэр ороолын зовлон үзээгүй. Мөн үү? За Маки номтой хоёр. Тэр бол одоо жинхэнэ бэлэн амьдрал дээр өссөн хүүхдээ. За танаа ундрам эцэг сонгож ундрам аан гэж. Танаа намын тэмүүлэн ганц зөргөд гокос үнслэгүй өрөнгөцсөн улгаачаа. Шүүхээс ял авсаа авилгалч хүүхдээ мөн үү? За манай намын жаргалан аав нь Бортунагаа сайд байсан хөшөө. Ялгаагүй яри хоёул заа юу. Одоо эднэр одоо манай Монголд ганцхан юм бэ. Ерөөсөө их хурлын гишүүн болох ганцхан зорилготой. Тэгээ гишүүний хүүхд өвд даадамжлаад гишүү. Мөн үү? Уучлаарай. Каст систем болчихгоо. Уучлаарай. Өнөөдөр гэр хорооллын амьдрал үзсэн, зовлон үзсэн хүмүүс энэ Монгол улсыг зовлонгоос нь ангижруулнаа. Тэрнээс зовлон үзээгүй паалантай жорлон амьдсан одоо цэндийн нямдэржи хүүхэд аа. Энэ хулгайч нар бидний дээрээс бааж шээнүү гэхээс монголчуудын уланд өссөн манусын зовлонг ойлгохгүй. Харин ард түмний чи битээр шиг гэр ороод өссөн зовлон ойлгодог хүмүүс арай өөр харж үзэн шүү. Тэгэхээр энэ хулгайч нарыг би хулгайчаар нь ярьдیں۔ Яадгийг. Үнэн. Ер юм хамаагүй. Буулрын дуудана. Хоёулаа хоёр биендээ бас нэг тий. Миний өгч нэг тэгээ чингээс хамаагүй хэлнэ шүү дээ. Тэгээд ер нь бол гэхдээ чивт хоёрын нийтлэг нэг явж байгаа чиг чинь л нэг чигтэл байхгүй юу. Тэрнээс тэр нэг уулын оройдор гарч байгаа тус хідэн талаас нь яаж гарсан яах вэ? Тийм шүү дээ. Хариуцлага гэдэг уулын оройр бол бид нар зүтгэж шүү дээ. Хариуцлагатай улс орны төлөө. Чи одоо фитнес хийгээд бас турж урд гиз мэсүүдээр байхгүй юм байх. Үргэлж болсон шүү дээ. Бас турж урдсан. 3 сайдыг 2-3 хагалгаа хэлгэсэн. Одоо жоохон чин дээр гиз гүзээгээ гасаад өгшөө бас жоохон фитнес энтер хичээлийг гэж бодож байна бас. Сая бид нар моциклтой яваад унахад эмч тэгж шүү дээ. Хэрвээ та 120 кг скват 10 сууж чаддгүй хүн байсан бол газар дээр нам шаацсан байгаа шүү гэж. За одоо тэгээ фитнестэй хамт явъя хөшөө. За тэгээ хоёлаа 14 хоногт нэг удаа яг би ингээд шилэн данс ухаадаа хүнсэнд заав халах хөшөө. Шинж сурц байдаг байхгүй. Тэгээ бас сурц. А яг үнэ. Манч нараа 2015 оноос хойш шилэн данс 11 жил шилэн данс уучгаарч зүгээр ингээд нийслэлийн данс масаж өглөөдөө зурших. За тэгэхээр би одоо 11 жил шилэн данс ухсан цогоог гүцэхгүй шүү дээ. Дурслаг надад дутан тийм үү? Надыг гүцэх хүн Монголд байхгүй. Намайг гүцэх бас одоо ингээд бузруудын бузрыг үннээр нэрх хүн бас хов. Тэгэхээр хоёулаа нийлээд чиний шилэн дансны давуу талыг 14 хоногт нэг удаа байгууллагуудаар нь харуул идэх үү? Юу өөр ярих юм байна уу? Өөр зүйлгүй. Тэгээ мөгөд амжилт хүсье миний өгш. Амжилт хүсье. Нэгдүгээр ирүүл мэнд өгсөн чинь өнөөдөр өстой найзынхаа бас энэ лайвын энэ одоо үнж фэнүүд дэмжигч нарыг мөгийнхөө дэмжигч нарыг хүндэтгээд бүр апресаа хойшлуулж байгаа. Үгүй би заавал очих ёстой гэж хазгаж байгаа төрөд ирсэн. Маргааш найз нь ингээд яачин. Тэгээд тэр орон дээр юу хийх вэ? Шилэн даас. Миний өгш одоо сонсогч нар, үзэгч нар бүгдээрээ мөгөд маань хэл. За тэр цогоогоор тэрийг ухуулад энийг ухуулад. Би бүгдийг ингээд цогоогоор тэрийг ухууд энийг ухууд гэж зүв. А би бол энэ шилэн данс руу чи яаж ордог гэж мэдэхгүй. Нам хамаагүй. Ардын намын багварлын гишүүн байна. Ардсан намын тэгээд устрын юу лээ? Одоо зөвлөлийн гишүүн. Өдөрт зөвлөх гэсэн үг үү? Цогоо саялтай юм байна. Мөнх эрдэнэ суралцаарай л. Чи яг үнэн эмгтэй хүмүүнтэй би бол ингэж байгаа. Намайг хүн дээр соёлгүйгээд байнгут би хулгайчаар нь дуудчихдаг юм. А манай цогоо болохоор зэрэг хулгайч байсан ч те бас хүндэтгэж харьцах юм. Гэхдээ энэ хулгайч нар та маа гэчээд арилтаа төрс газар аваад өгч. Гэхдээ энэ хулгайч нар чинь үе удмаараа ханад чадахгүй өнөөдөр Монголыг бузарлаад байгаа шүү. Тийм хулгайч нартай бухимдахаар чинь зэрэг эмоцтой ярихаас өөр арга алга. Хаяа тэгдэг. Хаяа өдөрөөстэй гардаг. Одоо саяны шилэн дансыг хараад болилтоо харалтаа бүүз утмаар уцтай. Үгүй 20 сая төгрөгөөр байгууллагын пэйж хөгжүүлнэ гэж тавьсан болохоор чи энд хэдэн төгрөг зарсан. За тэгээ хоёулаа за ерөнхий сайд Зандистраа манай Зандистр ерөнхий сайд уганд гайгүй сайн ажиллаад байгаа. Танаа энэ одоо энэ Зандистр ерөнхий сайдын үеийнхэн дотроо хамгийн шуналгүй хамгийн нэр цэвэрнэ гэж ерөнхий сайдаар томилсон шүү дээ.
Яг үнэн биз дээ. Үнэн. Тэгэхээр ерөнхий сайдаа, зандчтраа, ерөнхий сайдаа та одоо энэ Эрдэнэс Монголыг татан буулгаач ээ. Тий. Татан бол Бямц цогт одоо засгийн газар хэрэглэх газрын дарга. Миний одоо та өөрийнхөө хайртай найзын туузын гишүүнээр тавьж яхаар энийг татан буулгаа. За юу. Манай Бямцогтаар гэхдээ хийргүүл хийчтэй. Татан буулгач мангар тийм шуналтай юм бил. Одоо Бямц цогт. За юу. Одоо энэ хин та Жаданбагийн инк хоёр шунлын бууцар. За энэ хоёрыг би дараа ярьчих. Хоёулаа лайвд ярина. Тус нь тэгэл сайн бол сайны дээр муу. Одоо дархны бүх газрыг Жаданбагийн инк хоёр. За бити бодлоо. Хороол хотгон барьж байна. За энэ болруудыг дараа ярих заа. За. Би бол хүний хөрөнгө ингээд хулгаачаар нэрч. Би болохоор жоохон саялтай. Би заяа муу бол муугийн хэлнэ, сайн бол сайныг хэлнэ. Хүний сайныг шилнэ, муугийн хэлнэ. Тэгээд сайныг хэлбэл долоолоо хуралдаа. 20 30 жил суулаа. Юу гээгүй л вэ? Өөрөөс нь асуугач. Өөрөөс нь асуугач. Олон сайд хийлээ. Тий. Хоёулаа дуудаж байгаа Бямцогт дундаа ярив. Тийм л та. Зочинтой болъё. Зочинтой болъё. Өөс битүүртэй ингээд ер нь цуг ингээд жоохон мэрэгслийн камер тавьж байгаа бас шууд лайв. Мөнгөчлөөний зоригдах юутай штэ. Камертай штэ тий. Тийм үү. Тий. Тэгээ сайхан голдоо тавьж байгаа мөнгөчлөөний зоригдох орж ирж байна тий. Тань харцсан юм байна. Миний хайртай штэ. Гарцсан. Тэгээд чи хүмүүс хайртай. Хайртай. Надад хайрлаад тахын ховроо дуулгаж нэг. Би ч хайраараа. Тэгээ хайраараа өөр хүүхэд аав ээжтэй анд нөхдөд хайрлаа. Би ч хайраараа тэгэл авигтад гэж би хэдэн дарга нарыг бол хулгайчаар нь дуудана. Чи бол харин ах мах хайртай мэрдэг гэдэг. Тийм. За зөөрөө байх үү? Өндөрлөхөө. Өндөрлөө. За хоёлаа. За чи өдөр лайв хэдэн үсч юу? За Эрдэнэс Монголыг татан буулга 720 тэрбум төгрөг хэмнээ. Эмч багш нарынхаа цалинг нэмээ. Мөн үү? 750 мянга. За би нэг оюун гээд одоо манай сургуулийн доктор профессор багштай ярьлаа. Лайв хийгээд Эрдэнэс Монгол хэрэгтэй юу гэж хэрэггүй гэж. Оюун багш шүү дээ. Оюун багш тийм мундаг юм шүү дээ. Тэгээ уг нь ингээд ингэж байгаа байхгүй оюун багш шиг нэг хүнээр одоо эсвэл Эрдэнэс Монгол байх ёстой гэж байгаа бол нэг 20 доктор профессор багш нар аваад оюун багш Эрдэнэт үйлдвэрт тийм. Манай Гитэмс инхтвэ багш одоо оюутлогч байд юм уу? Тийм ээ. За нэг уулын одоо сургуулийн одоо геологийн Эрдэмтэн профессор одоо Цэндэ багш мөн үү? Багнуурт ч байд юм уу? Мөн үү? Ингээд зөвлөгөөг явуучих шүү дээ. Тэр үйлдвэрүүд босгосон хүмүүс юм. Тэр босгосон хүмүүс юм чинь. Тэгээс даваа далаа уурхай мэддэггүй. Санхүү мэддэггүй юм байна. Тэгэхээр энэ одоо ер нь байна шүү дээ. Одоо чи түрүүн их зөв ярьлаа шүү дээ. Апуг мундаг тийм хөдөлмөрч хүмүүс энэ одоо тарганы үйлдвэр байгуулдаг шиг. Тийм хүмүүсийн шалгуур тэнд явдаг. Алалцж байгаа юм шиг дотроо шүү. Тэрнээс шүү дээ. Манай даваа далаа нэг компани байгуулж үзээгүй. Татвар төлж үзээгүй. Ерөөсө коронавир явцсан. Хоп гэл. Нэг Филиппиний гарууд өгдөг шүү дээ. Одоо нэг худлаа өнө гадаад дотор төгсөж ирсэн нэртэй. Тэгээ тэрүүгээрээ цаасаар гайхуулдаг. Диплом юу юм? Цаас. Их сургууль төгсөөгүй ч гэсэн гадаадд сураагүй ч гэсэн англи хэлийг ундгаа эзэмсэн хүмүүс байна шүү дээ. Байна. Мэдлэг мөн үү? Энэ бол мэдлэг. Тийм биз? Гадаадд дээд сургууль төгсөөгүй ч гэсэн санхүүгийн чиглэлээр доктор профессор болсон. Би одоо жишээ нь даваа далаа энэ саяын одоо чиний хэлээд байгаа энэ олон улсууд зүгээр сангийн амд очиж мэрэгчлэлтэй хийчих чинь нэрснээ хийлт. Nice өстө гоё ажиллахаар мэрэгчлэнүүд биш үү? Тэгээ сайхан цаас маас боловсруулчаар. Тэгээ энэ бол хятад бол одоо хятад биш. Заавал төсмийн мөнгө хулгай хийж яах гэдэг юм тийм. Үнэгний аав, чоны аав, барын аав, херсны аав гэд одоо бүр чаашлаад бүр зурм хурлганы аав руугаа орцсон. Өнөөдрөөрөө хятад авилгалтайгаа тэмцэж байна. Монгол авилгалтайгаа гэсэн чинь зүгээр нэг газар хэлтсийн менежер, мэрэгжилтэн нэг сургууль цэцэрлэгийн яруу нэгтлэн гудал авилгал. Одоо тэр нэг сургуулийн захирал заал түрээс 2 жилийн ял авсан. Би бүр ингэ ус цайрж байгаа юм чи юу вэ? Тэгсэн чинь нөгөө акулууд нь энэ дараа энэ араа одоо даваа далайг би авилгалт өгнө. Таш даваа дарга надаас илүү бузар хийсэн баримт чи аудитын дүгнэлттэй авчиж өгнө. За юу. Ял өгөх чи хараа. Ял өгөхгүй бол намайг цагаат гараа. За юу. За юм байна. Хүссэн бас би шоронд орж байгаа онгонод байгаа юм биш. За баярлалаа. За энийг дахиад харуулаад авъя лайв өндөрлөө. За энэ хараа дахиад хэлье. За энэ компаниудыг үндэсний аудитын газар нь санхүүгийн шалгадаг. Төрийн өмчийн хороо хөрөнгийн тоолдог. Уул уурхайн компаниуд учраас уул уурхай яам бодлого чиглэлээр зөвлөмж өгдөг мөн үү? Ашигт малтмал дотроо геологи хэлцтэй. Энэ дотор шинээр орд морд байвал эдний ордыг ашигт малтмал хариуцсан мөн үү? За тэгээд дээрэс нь эднэрийн тууз Эрдэнэт үйлдвэр дархан эдэр чинь давхар энэ засгийн газрын хэлэх газрын доор
Энэ 9 гишүүн энэ туузыг хариуцж байгаа. Мөн биз? Тий. Давхар энэ туузтай. Тэгээ энэ дотор шинжээч засгийн газрын дотор хэрэг газар юм аж ахуй ажил хийгээ бол үнэхээр эднэрийн зөвлөх үйлчлэгийг эднэрийн тайлан балансыг энэ шинжээч шинжил мөн үү? Эднэр чи бас хийцгүй баахан гарууд байгаа. За ёо. Төсвөөс цалин авдаг. Тэгээ ерөөсөө Улаанбаатар энэ авдраа Балмастар. Тэгээд төрийн өмчийн хороондоо өг. Хороондоо ямар мэд. Улаан байсан уу? Гаргаад өгдөө. За. Энийг ерөөсөө ингээд татан буулгах мөн үү? Ингээд татан буулгах. Төсөв рүү хий. Энэ 750 тэрбум төгрөгийг авлаа улсын төсөв рүү 750 тэрбум. Мөн үү? Энэ мөнгөөр яах вэ? Шт. Тэр дотоодоо нэмэгдэл чинь байдаг шүү дээ. Мөн үү? За нарийн системтэй ярив. Энэ мөнгнөөс ийшээ ихэд манайхаа Улаанбаатар хотын хэмжээнд асраг цовлогч нар 8,000 байд юм байна. Ойролцоогоор 8,000-ын цалинг сарын сая 500 мянгаар нэмэхэд жилийн 12 сарын 12 тэрбум төгрөг. Энийг 12 сар буюу 1 жилээр үржүүлэхэд 144 тэрбум төгрөг. Энэний хэд вэ? 7-1 тийм биз? За ингэж зарцуулъя. Тэрээс тэгээд 14 хоногтой нэг алгадیں۔ Тэгээд нэг алгадیں۔ Гэхдээ яг продюсер нь яг сонгон шалгуулалтаар зарлаа. зарлаад явъя тийм. За энийг татан буулгах хаш. Татан буулга. Шал хэрэггүй зардлын сая шилэн дансаар тэр бүгд хүмүүс аваад ирээ. Хүмүүс аваад ирээ. Аим ишги. Энэ дотор хэрэгтэй зардал байна уу? Энэ хараа. Аим ишги энэ хараа. 750 тэрбум төгрөгийн аим шиг энэ шилэн дансан дээр байна хараа. Энэ хараа. Энийг ургах шүү. Баз шид. Ямар ч хэрэггүй. Новш. Хараа. Энэ аим шиг ийм л хогийн юм иж. За ингээд энийг татан болгосноор лав өндөрлөө. Тэр баяртай. Шилэн цогоо буюу Бочулууны цогт гэрэлтэнд баярлалаа. За тэр баяртай.